Сайн байцгаана уу хүндэт үзэгчдээ та бүхэнд Ороомын төргийн микрофоны ар шууд ярилцлага эхлээд бэлэн болсон байна. За энэ удаагийн шууд ярилцлагт Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Намрын их хоёр хүрэлцэн ирээд байна. За сайн байна уу? Сайн байна уу? За ойрын үед сонсгол гээд энэ 7 хоногийн хамгийн том сэдв. Ерөн сонсголыг тойрсон л асуудлууд ингээ хөөрж байна. За эндээс нэг юм ажиглагдаж байна. Хүн болгон ингээ гэрчээр таачсан гэрчээр очсон. За миний үед ингэж ийсэн. Миний үед л ингэж ийсэн гэдэг. За ингээд нэг хараад хат чи ерөөсөө нэг буруутай хүн баг олдохгүй нэ энэ дотор. А гэтэл нөгөө талаас нь харахад энэ оюутлогын гэрээ чинь буруутай одоо муу болсон гэдэг бүр тэнэг хүнч ойлгохоор болчиход бүр байж штэ яг одоо бол. Тэгэхээр би зүгээр танаас ингэж сумаар санагдаад байх юм. Ер нь үндэсний аюулгүй байдлын зүйлийг таныг толгойлж явах тэр нь ямар шийдвэрүүд гарч ирсэн бол. Яг оюутлоготой холбоотой. Тэр үед бол онтрогийн тухай бол яриаг байсан гэж хэлсэн. За онтрог хуулиар дараа нь ярьж. Ер нь энэ оюутлоготой холбоотой ямар шийдвэр гарч ирсэн тухай үед. За ингээд үзэгчдийнхаа энэ орон амаран болон гэж мэдчилж байна. За улсын хурал дээр тусгай ажлын хэсэг байгуулагдаад тэгээ оюутлогын асуудлаа сонсгол хийж байна. За энэ маш зөв. Би тухайн үед энэ оюутлоготой холбоотой асуудлыг ерөнхийдөө ажиллаж байхдаа за ерөнхий сайдаар ажиллаж байхдаа бас тэр одоо 9 он хүртэл юм уу 9 оны 10 сарын 6 хүртэл их харилцан сайн мэдчихсэн гэж хэлж болно. За мэдээж иргэний том асуудал учраас аюулгүй байдлын зөвлөлөөр хэд дахин орсон. За энэ хот гэж ерөнхий сайдтай байхад бол бас нэг орж хэлцэгдсэн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл. За бид бол тэрийг 30 дутагдaltaй байна. Зас гэж хэлээд үүрэг даалгаврыг явуулсан. Буцаас. За дараа нь баяр гэдэг ерөнхий сайдтай байх үед бол бас энэ оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээ яригдсан. Бас л дутуу байна, болоогүй байна. Монголын талын эрх ашиг сайн хангадаагүй байна гэж хэлж би төрийн тэргүү ерөнхийлөгчийн хувьд аюулгүй байдлын зөвлөлийг толгойлж удирдах ажиллаж байгаа хүний хувьд бол өөрийнхөө байр суурийг илэрхийлээд тэгээд бас буцааж ирсэн. Тийм учраас бол энэ бол нэлээд нухацтай хандах ёстой асуудал байсан учраас бид нэлээд нухацтай хандж ирсэн. Харамсалтай нь 2009 оны сонгуул болоод за тэрэн дээр бол ямар сонгуул болсон бэ гэдэг талаар дараа нь би бас ярих гэж бодож байна. Тэгээ 2009 оны сонгуулиар элбүүдэр жижигэн гарч ирээд ерөнхийлөгч болоод энэ Монголд ашиггүй оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээ бол одоо гэрлийн хурдаар явж батлагдсан. Бидний аюулгүй байдлын зөвлөл дээр урд нь ярьж маш олон талаас нь ухцтай хандаж тодорхой зөвлөмж чиглэл өгчсэн асуудлуудыг бүгдээрингийн засаад тэгээд ерөөсөө Монголд л их сайхан юм болох байгаа юм шиг ийм одоо байдлаар асуудалд их хөнгөн гомоо хандаад за хөнгөн гомоо хандсан гэхээс илүү тусгай даалгавар биелүүлсэн байж магадгүй гэж би одоо боддгийн. Ингээд энэ даалгавраа биелүүлээд оюутлогын гэрээг бол маш хурдтай явуулаад ингээд ерөнхийлөгчийн сонгуул 2009 оны 6 сард дууссан. Наадам өмнө 7 сарын ихэнд оруулах гэж оролдсон. За тэр үед бол их хурлын гишүүд зарим нь эсэргүүцээд ойлгомжгүй олон асуудал байна гэж ингэж яриад маргалдаад тэгээд яаж чадаагүй их хурлаар хэлцэгдэж чадаагүй. Тэгээд дараа нь 10 сарын 6-нд их хурлаар одоо хэлцэгдээд гэх юм бол 7 сарын 16-нд хэлцэгдээд 10 сарын 6-нд энийг бол намрын чуулган нэгдсэн тэр өдөр бараг ингээд баталсан. За тийм учраас би энэ оюутлогын гэрээг өнөөдөр ингээ ганцаараа эсэргүүцчихсэн гэж бас хэлэх нь учир дутагдaltaй. Яг төрийн тэргүүн гэдэг утгаараа одоо ирж байгаа дайралтыг бол чэйжээр хамгаалж буруу зүйл байвал тэрийг сүр зогсдог одоо албан тушаалтан төрийн тэргүүнээс өөр байхгүй. Тэр утгаараа үнэхээр Монголд ашигтай юм уу эсвэл ашиггүй шийдвэр гаргах гэж байгаа бол ашиггүй шийдвэр гаргах гэж байгаа бол төрийн тэргүүн зөвшөөрөх юм бол тэг гарчдаг. Ашиггүй шийдвэр гаргах байгааг сүрж төрийн тэргүүр зогсож чадвал тэр гардаггүй. Тэгэхээр энэ 2009 оны сонгуулиуд ерөөсөө оюутлогын энэ хөрөнгө оруулалтын буруу шийдвэр гарах уугүй юу гэдгийг сонгуул байсан. Тэгээ би бол одоо ийм буруу шийдвэр байж болохгүй. Энийг засъя гэсэн байр суурь барьж ирсэн учраас бол ийм буруу хөрөнгө оруулалтын гэрээг үл зөвшөөрөхгүй байсан учраас энэ явахгүй байсан. Элбүүдэрж гарч ирээд энийг гэрлийн хурдтай явуулсан. Ийм л ялгаатай. Тийм учраас бол одоо энэ оюутлогын муу гэрээг яаж хийсэн бэ гэдэг нь дандаа 10 сарын 6-наас хойш тэр ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулиас хойш элбүүдэржийн одоо аюулгүй байдлыг толгойлж байсан үеэс эхлээд энэ бүх одоо буруу зөрүү юм хийгдсэн байна. Тэр нөгөө үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ямар шийдвэр гарч найруулагч Дэмэрэл даргын яриаг нэг өгчтэй. Хоёул Дэмэрэл даргын яриаг үзчихэд эргээд. Дэмэрэл дарга бол их хурлын даргын хувьд л тэр үед бол аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан.
Тэмбэл дараагийн яриа өгч. За яриа өгөхөөс 51% хүргэнэ гэдэг асуудлыг бид нар үндэсний аюулгүй байдлын зөвлөлтөөр 6 удаагийн ноёдлогоо яриа байгаа. Энэ улсын хурлын гишүүд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр нэг нууц биш албаны нууц шүү дээ. Нууц үзэх журмын дагуу ороод үзчих болно шүү. За энэ энквери дарга бидний 2 удаагийн хатаар нь энийг бол 51% хүргэнэ гэж цаашдаа хатуу тогтсон. Бид гурвчин гар үсэг зурцсан шүү дээ. Хуцтай хилцдэг. Тэгээд тэр нухастай шийдсэн хилц асуудлыг бол буцаадаг. Буцааж ээж нэлээд сайн судалж ээж орж ирдэг. Тим одоо байгууллага, тим журамтай. Тийм учраас бол одоо тэгэл 7 хоног болгон нэг асуудлыг хилцээд чаддгүй л дээ. Оюул толгойн асуудал нь үнэхээр том асуудал дээ. Олон тэрбум долларын хөрөнгө оруулалтын тухай асуудал байгаа. Олон мянган хүнийг ажилдаа болгох уугүй юу? Монголын эдийн засгад өргөөж өгөх уугүй юу? Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмээр оруулах уугүй юу гэдэг ийм том асуудал байгаа шүү дээ. Тийм учраас энд бол бид нэлээд ухастай хандсан. Маш олон мэдээллийг авчиж энэ дээр ажиллаж байсан. Тийм учраас бол энэ бол одоо 2-3 удаа хэлцэгдсэн. За харамсалтай нь энэ шийдвэрийн талаар хүмүүс ерөөс ойлгодгүй. Ягаад гэвэл нэг оюутлахын гэрээтэй холбоотой ч юм эсвэл аюулгүй байдлын зөвлөлтөй холбоотой шийдвэртэй холбоотойс бол дандаа нууцын зэрэгэлдэлтэй байдаг учраас ил тод байдгүй учраас хүмүүс яг ямар шийдвэр гаргасан юм бол доо гарсан болов уу үгүй болов гэхцээ эргэлздэг. Тэгэхээр энэ оюутлахын гэрээтэй асуудал бол одоо тухайн үед одоо би ерөнхийдөө ажиллаж ард түмнээс сонгогдож ажиллаад энэ оюутлахын гэрээтэй холбоотой ч юм уу эсвэл аюулгүй байдлын зөвлөлтөй холбоотой энэ ялангуяа оюутлахын хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой ямар шийдвэр гаргаж ирсэн гэдэг бол нууцаас гаргаж болно гэж би боддог юм. Тэнд нэг аймаар нууцлаад л одоо Монгол улс хэдэн танк тав, хэдэн буу тав гэх зэрэг тийм одоо зэрэг зэвсгийн армийн мэдээлэл байхгүй. Энэ оюутлахын гэрээ бол Монголд ашигтай болох уу гэдэг л гэрээ маргалдаж ирсэн. Нэг хөрөнгө оруулалтын гэрээ хийх үү, бүтээгдэхүүн хуваах гэрээ болох уу, Монголын хувь 34 байх уу, 66 байх уу, эсвэл одоо яванда 51 болох уу, эсвэл тэр нээсчлийн өсөх үү гэх зэрэгээр л одоо аж ахуйн хамгийн ашигтай хуулиар ямар байх вэ гэдгийг л хэлэлцэжсэн болохоор бол энд их нуугаад ах юм байхгүй. Тийм учраас би одоо энэ ажлын хэсгийн таамдаж энэ гэрээг нууцаас нь гаргаач гэж. За аюулгүй байдлын зөвлөлийн бас нэг онцлог бол төрийн тэргүүн тэргүүлдэг энэ байгууллагыг. За тэгээ гуруула маш нөлөөтэй албан тушаалтнууд. Нэг нь их хурлын дарга бас ард түмнээс сонгогдсон. Ерөнхийдөө ард түмнээс сонгогдсон. За ерөнхий сайд тухайн үед ялсан одоо намын дарга ерөнхий сайд байдаг шүү дээ. Тийм учраас бол одоо хамгийн легитим шин чанартай буюу хууль ёсны одоо албан тушаалтнууд энийг толгоолдог. Тийм учраас аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр зөвлөмж хэлбэртэй гардаг. Гэхдээ энэ бол зүгээр хуурч байгаа үг. Зөвлөмж гэдэг нь бол энэ зөвлөгөөг авчиж болно, авахгүй болно гэсэн маягаар тайлбарж болохгүй. Энэ бол заавал хэрэгждэг юм одоо шин чанартай зөвлөмж. Бичсэн хуулиас гадна энэс илүү хүчтэй бичигдээгүй хууль гэж байдагтай адилхан. Ямар ч бичсэн хуулиас илүү аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж их чухал байдаг. Тийм ч учраас энэ бол 3 гишүүнтэй. Нэг нь их хурлын дарга төрийн тэргүүн ерөнхийдөө толгоолно. Тэгээд нэг гишүүн нөгөө гишүүн их хурлын дарга дараа нь ерөнхий сайд. Тийм учраас энэ 3 хүн одоо сууж байгаад улс орныхон хамгийн чухал асуудлыг хилцдэг хамгийн сүүлчийн байгууллага гэж хэлж байна. Энэ байгууллага бол засгийн газар зөвлөмж гаргаж өгч болно. Тэ? Их хурд зөвлөмж гарч өгч болно. Тэр зөвлөмжүүд заавал хэрэгжих тийм одоо журам тогтцсон байдаг. Тэр утгаараа бид нар бол маш нухацтай хэлэлцдэг юм байгууллага. За тэгээд энэний шийдвэр бол гуруула санал нэгдэжээж гардаг. Тийм байгаач маш чухал. Тийм учраас бол энийг одоо 2-1-ээр санал хураалтаар бол 2-1-ээр гаргадаг ч юм уу. Эсвэл одоо маргалдаж байгаад аль олох улсанд гаргадаг ч юм уу. Тийм одоо их хурал дээр санал хурааж байгаатай адилхан болдоггүй. Энэ бол яг л Монгол улсын амин чухал асуудал учраас гуруула санал нэгдэжээж альва шийдвэр гаргадаг. Тэгээд энэ одоо аюулгүй байдлын зөвлөлийн хамгийн чухал гэх юм уу 2 сарын үед бол 3 сарын үед бол аюулгүй байдлын зөвлөл дээр бид бол шийдвэр гаргаж яхад бол тодорхой зүйл заалттай 8 одоо зүйл заалт байсан баг гэж би бодож байна. Тэрэн дээр бол шийдвэр гаргаж ирсэн оюутлахын гэрээтэй холбоотой. За тэр бол хамгийн чухал шийдвэр байсан. За тэр ямар шийдвэр байсан бэ гэхлээр Монголын талын хувь эзэмшлийг одоо үе шаттайгаар 51%-аас доошгүй болгоо гэж.
За яг бид нар өнөөдөр мөнгө байхгүй байна, технологи байхгүй байна, тий. За тэгээд ажиллах хүч байхгүй байна. Гэх зэрэгээр тухайн үед бол одоо учир дутагдлаа байжээ. Монгол улсад бол одоо ч гэсэн тийм учир дутагдал бас бүрэн арилаагүй байгаа. Тийм учраас бол одоо тэр хөрөнгө оруулж байгаа тал бол эхлээд бид нийлээ их хувийг авъя гэж санал тавихыг бол бидний хийгдүүлцээд байх хэрэг байхгүй. 78 онд Эрдэнэтийн үйлдвэрийг барихад Оросууд бас тэгж байсан. Зөвлөлт рүү тулсан. Эхлээд 51% бол Монголын тал биш, Оросын тал, зөвлөлт рүү тулсан тал авъя гэж. Тэгэхээр Чэдэнбал дарга, Брежнев дарга дээр бол тухайн үедээ ярьж байгаад тийм ээ тий. Тэгээ бүх хөрөнгөний Оросын тал, зөвлөлтийн тал гаргаж байна. Төмөр замын барьж байна, хот барьж байна тий. Энэ бүхнийг одоо хийж байгаа учраас бол ихэнх одоо шийдвэр гаргах гол хувьцааг зөвлөлт рүү тулсан авна зөвч. Тэгтээ нэг маш нарийн залт оруулсан байгаа тэр гэрээнд. Тэр нь юу вэ гэхээр бол 25 жилийн дараа өөрөөр хэлбэл 78 онд байгуулсан гэрээг хэрэгжүүлж эхэлсэн гэрээг 25 жилийн дараа буюу 2003 онд энийг одоо Монголын тал авч болно гэж. Тэгэхээр бид нар тэр үед бол би ерөнхий сайд байсан. Тэгээд их хөрийн асуудлыг шийдсэн 11.7 тэрбум Америк долларыг бол тэглэж бараг тэгэлсэн. Одоо 98% тэглээд 2% төлсөн шүү дээ. 250 сая доллар төлсөн байдаг. Ингэж ээж энэ эдийн засгийн тусгаар тогтнолоо олж чадсан, бэхжүүлж чадсан. Өөр ширнээ салж чадсан. Тэгэд бол бид бол энэ их хөрийн асуудлыг шийдэх ажлын хүрээнд тэр 78 оны гэрээг Эрдэнэттэй холбоотой зохицуултыг үндэслээд Оросын талд тий одоо бид Монголын тал 51% авна гэж аваад тэгээд Эрдэнэтийн үйлдвэр бусад одоо энэ их хөртэй холбоотой зохицуулж байсан байгууллагууд дандаа тийм татварын хөнгөлөлт янз янзын тийм хөнгөлтүүдийг эдэлдэг байсан. Тэр бүхнийг болиулаад Монгол бүртгэлтэй компани, жирийн компани болгоод тэгээд 51% нь Монголын тал албан ёсоор тэр үед авсан юм. Тэрнээс өмнө яг янз янзаар ярьж байсан, Монгол захирал тавьж байсан. Монгол захирал тавина гэдэг чинь бол асуудлыг шийдсэн асуудал биш байхгүй юу? Хэн хэдэн хувьтай вэ гэдэг нь л чухал. Хэрэв Монголын тал 51% байвал одоо гадаадын хүн байсан ч Монголын талын төлөө л үйлчлэнэ. Хэрэв гадаадын тал 66% байвал ямар ч монгол хүн тавиад тэр бол гадаадын талд үйлчлэхээс Монголын талд үйлчлэхгүй. Тэгэхээр бид нар хууртаад ахшгүй. Монгол захирал тавьчлаараа сайхан болчдөг. Эсвэл гадаадын захирал тавьчлаараа муухай болчдөг юм ерөөсөө биш. Хэн хэдэн хувийг эзэмших гэдгээс л бүх юм шалтгаална. Тэгээ бид нар 51% Монголын талд Эрдэнэтээр аваад тэгээд шийдэжсэн. Тэрнтэй адилхан бид бас тийм туршлага байсан учраас энэ оюутлахын гэрээг асуудлыг ярьж байхдаа бид яваанда тэр Оросуудтай адилхан тэр зөвлөлтийнхэнтэй адилхан энэ одоо өөрийнхөө хувь хэмжээг нэмэгдүүлье гэж. Тэрэн дээр бол Ириотентогийнхыг эсрэг хандчихсан. Ингэж болохгүй. Бидний хувьцаа энэ хөрөнгөний бирж дээр арилжаалагддаг гэх мэтэр. Тэгтэн бид нар бол үгүй бидний Монголын ард түмэд бол тэр хувьцаа энэ бүхнийг бол нэг Монголын ард түмэн ойлгохгүй. Энэ Монголын баялаг л гэж ойлгоно. Тэгээд Монголын ард түмэн бол зөвлөлт рүү тулсан Оросууд бидэд тэг тусалж ирсэн байна. Бүр Эрдэнэтийн хотыг бариад өгчиж тэндээ мах үйлдвэртэй тий махны үйлдвэртэй, хөвчний үйлдвэртэй одоо бусад одоо сургууль соёлтой, эмнэлэгтэй ийм одоо том 100,000 хүнтэй хот бариад өгсөн байна гэж одоо ярьдаг шүү дээ. Тэгтэл ягаад энэ оюутлахын чинь Эрдэнэтээс хэддээхэн том мөртлөө дэрэгдээ хот барьдаг юм бэ? Тэгэхээр яг гадныхаа юу гэж хэлдэг вэ гэхээр би чинь бас асуудлыг бас гадныхаа Дариотонтойгоор ярьжсэн. Бидний одоо гол зорилго бол ашигл олох. Нийгмийн ачаал үүрэх ямар ч зорилго бидэрт байхгүй. Бид нар бол одоо 100 гаруй жилийн түүхтэй юм компани, тийм учраас бид нар ашигл олно. Тийм учраас бид нар ийм одоо ээлжийн зарчмаар энэ уурхайг бол ухаж баялагийг гаргаж ирж байгаад ингэж борлуулан зах зээлээр борлуулна. Тэр зөвлөлт рүү тусын өөр загвараар зөвлөлт рүү тусвал том уурхайн дэргэд хот барьдаг байсан загвараар бид нар явахгүй гэж. Тэгтэн бид нар би хэлж ирсэн тэр Фриданд гэдэг тэр Айвахо Мажийн хүнд нь Ириотентойгийн удирдлагад нь юу гэж хэлж ирсэн бэ гэхээр үгүй та нар тэгвэл Оросуудтай адилхан байж чадахгүй бол Оросуудаас илүү байж чадахгүй бол ядахна Оросуудтай адилхан байж болдгоо юм уу гэж. Тэгээд бол тэд нар бол жоохон эвгүй байдалд орж нэрээ эн чинь юу вэ арчил марчил гэдэг монголчууд чинь бол зөвлөлт толд тусын хараад байдлаас гарсан Оросууд бидний бас мүлжиж исэн байна. Эрдэнэтийн тэр одоо жишийн алтын тооцдог байсан байна. Молибдений тооцдог байсан байна. Зөвхөн жишийн тооцож тэгээд үнийг одоо ингэж доош нь буулгаж тэгж одоо Монгол улсууд энэс ашиг орлого олж чадаагүй гэж арчсан хөдөлгөөн чинь анх гарч ирэхтэй 89 он 90 онд гарч ирэхтэй энэ бол одоо Эрдэнэтийг бид нар бол алт молибдений тооцохгүйгээр
зөвхөн одоо жистээр тооцож маш их хүний хохирд амч чинь гэдэг асуудал тэр үеч гарч иж тэр альжсан хувьсгалын үед чинь энэ сэдв чинь хамгийн гол сэдвийг болж исэн байхгүй. Оюутлах шүү тий. Одоо бол оюутлахад тэгж ярихгүй шүү дээ. Оюутлахаа зүгээр 34 66 гарсныг юм хоёр тоогоор хуулчаад өмнө дээр тэр нь бараг 1800 тонн алттай гэдэг. 42 сая тонн зистэй гэдэг. Өшөө одоо олон мянган тонн молибдентэй гэж. Тэр бүхнийг бид нар ярих гэх юм бол одоо ганц хоёр мэрэгжлийн хүнлэний нэг ярихаас биш ер нь одоо 34 66 гэдэг дээр л одоо маргалдаал тэгэл одоо Монголын тал ашиг авсан үгүй юу гээл тэгэл бие биенийг айлгаал Английн хатан хаан хэрв оюутлахын ордог гериотентойгоос авах гэж орлох юм бол Английн хатан цэргээ оруулна гэж худлаа яриад ард түмнээ айлгаад ингээд сууж байгаа шүү дээ. Тэр утгаараа бол энэ эрдэнэттэй харьцуулах юм бол энэ бол Монгол бол өөрөөгөө хамаагүй муу гэсэн төсөл. За одоо ингээд тийм учраас бид нар аюулгүй байдлын зөвлөлдөө энийг ярихдаа бол би тийм туршлагыг мэдчихсэн учраас бол тэр гадныхантай тэгж ярьж ирсэн. Та нар Оросуудаас илүү байж чадахгүй бол ядах нь адилхан бай. Тэ? Айжмар дийлэх хувиа бид нар шилжүүл. Эхний 20 жил яхав. Та нар ингээд 66% та байж болно. Дараачийн 20 жилдээ 50% та болъё. Дараачийн 20 жилдээ ингээд 60 жилийн дотор энэ урхаагаа ашиглаад ашиглалтмал энэ зэсийн энэ одоо мөнгөний гаргыг алтын мөнгөний гаргыг гэвэл тэгвэл ингээд 20 гэд 320 хуваагаад 160 буюу одоо монголчуудын тоолоор бол 100 шиг 100-тай ижис гэж бид нар 160 гэж ярьдаг шүү дээ. Тэгээ энэ хооронд тэгвэл бид нар сүүлийн 20 жилдээ бол бид нар 66% та болъё гэж санал тавьчихсан. Тэрэн дээр бол одоо тэрийг бид нар аюулгүй байдлын зөвлөлийн тэр зөвлөмжөд тусгаж байсан. Хоёрдугаарт бол бид сайжруулах үйлдэл барих ёстой. Эндээс гарч байгаа бүтээгдэхүүнийг хагас түүхий байдлаар тэ баяжмал нэрээр хятадын юм эсвэл дараачийн зах зээлд худалдаг байх нь бол их өрөөгөж муутай байна. Бид нар бол эцэг бүтээгдэхүүн хийя гэж. Тэгээд тэрийг бас оруулж ирсэн. Гуравдугаарт бол одоо бас их чухал юм байна. Одоо бол бидний тэр үед яригдж байхад бол нөөцний 30 орчим сая тонн зис гэж ярьж байсан. Одоо бол 42 сая тонн зис. Өөрөөр хэлбэл бидний ярьжсэн одоо миний ярьжсэн үед бол байсан тооноос даруй 12 сая тонноор илүү нөөцтэй зисийн нөөцтэй болцсон байна шүү дээ. Тэгэхээр энэ тэгтэл бид нар бол аюулгүй байдлын зөвлөлөөр ямар зөвлөмж гаргаж ирсэн бэ гэхээр зөвхөн одоо яригдж байгаа энэ 30 сая. Зөвхөн энэ хэмжээнд л бид нар хөрөнгө оруулалтын гэрээ хийж болох юм. Нэмэгдэл юм гарч ирэх юм бол тэр үл жич өөр гэрээгээр зохицуулна гэж бас ийм бодлого хийжсэн байна. За дээр нь тэр ажилчдын цалин ялангуяа Монгол ажилчдын цалингийн дээд хэмжээг тогтоохгүй, доод хэмжээг тогтоо. Тэр нь харьцан өндөр байна. Тэгээд тэрийг үе шаттайгаар нэмэгдүүлэх ёстой гэж ингэж үзчихсэн байна. Дээр нь бас ямар одоо зөвлөмж ямар асуудал орж ирсэн бэ гэхээр энийг бол одоо ямар нэгэн байгууллагад оронд шилжүүлж болохгүй. Риотентой ажилласан бол Риотентойгоо л бид нар ажиллая гэж. Тэгэхээр монголчууд их үнж байгаа биз. Риотентойгоо л энийг Оросд, Хятадд, Японд, Солонгосод шилжүүлэхгүй шүү. Манайхаа ч тэрнээс болгоомжлол шүү. 3-р хорлоо шилжих гэдэг байгаа юм биш үү гэх зэрэг. Тэгэхээр бид нар энийг бас харгалзан үзээд шилжүүлэхгүй. Одоо ингээд Риотентой хийсэн бол энийгээ дуусгаа гэж одоо. Тэгээ бид нэг талаасаа бол бид нар тэр одоо хүмүүсийн болгоомжлолыг бол харгалзсан үзмээр хоёрдугаарт бол итгэлтэй түнш гэж ботсон байхгүй Риотентойг. Тийм учраас одоо бас Риотентойгоо энийг хамтарч хийя гэж. Тэгээд ерөнхийдөө ийм одоо зөвлөмжийг бид нар гаргаж энийг тулгуурлаж их хурл бол одоо тогтоол шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Тэр утгаараа тэр их хурлын 57 дугаар тогтоол одоо бусад шийдвэрүүд нь үнэхээр тэр үндсийн аюулгүй байдлын зөвлөмжийг харгалцсан, тулгуурласан, үндэслсэн харьцангуй одоо сайн тогтоолууд гарч ирсэн байхгүй юу? Хоёлын дээр 57 дугаар тогтоолыг дараа нь ярина. Тэрнээс өмнө гайд 34% гэдэг хүмүүс одоо яриад. Одоо тантай хамтарч ажиллаж ирсэн хүн хүртэл гайд 34%-аас болж би одоо очихгүй. Би одоо тэр талаар одоо зээлийн хүүгийн талаар малаар юм мэдэхгүй, онтрогийн гэрээний талаар юм мэдэхгүй гэл ингээл ярих юм аа. 34 2006 оны ашиглал малтмалын тухай хууль гарч байгаа шүү дээ. 34 хүртэлх гэсэн байгаа шүү. 34 ба түүнээс дээш зэрэг яага болоогүй. Яагаад те 51 яагаад 60-аар ингээд дээш юу хүртэлх гэж тавьсан байгаа. Одоо тэрийг манай найруулагч дэлгэсэн дээр өгч байгаа юм. Тэгэхээр тэрэн дээр та хоёр нь ямар оролцоотой байсан бэ? Тэр хийг бол бид хардахдаа зүгээр л оюу толгой гэрээ хийхэд урьдчилал ийм төслийн бэлдсэн. Энэ бол зүгээр тэр нэг тэр хууль биш, оюу толгой зориулсан хууль гэж яриа. Өөр их зөв харж байна. Зарим сэтгүүлчид бас улс төрчид гэсэн энийг бас зөв харж байгаа юм байна лээ. Тухайн үед бол би ч гэсэн одоо энэ дээр маш гайхаж хандж ирсэн. За харамсалтай нь одоо улсын хурал дээр энэ ажлын хэсэг байгуулагдаад тэгээд
ийм одоо зохицуулт бүхий хууль батлагдсан 2006 онд. Тэгээд одоо ингээд бодоход бол энэ оюутлахын гэрээг байгуулахын төлөө энэ гадныхан их сайн ажилласан байна. Сайн гэдэг нь бол одоо би хаалтанд авч хэлж байгаа шүү. Тэгээ хашилтанд авч хэлж штэ. Юу гэсэн үг вэ? Тэд нар сайн ажилласан байна. Сайн гэдэг нь одоо Монголын эрх ашиг биш өөрсдийнхээ ашигыг сайн ягуулсан байна. Харамсалтай нь монголчууд одоо зөвхөн ганцхан ерөнхийлөгч биш. Ерөнхийлөгчүүд одоо тэрийг зохицуулах гэдэг ингээд үзээд байдаг. Харин харамсалтай нь одоо бусад хүмүүс маань энэ дээр гадныханд тал жоохон ч биш их тал засаж ажилласан болов гэж харагдаад байгаа одоо бол. За энийг би юу гэж хэлж байгаа вэ? Яг сая өөрийн чинь хэлдэг тэр хуулийг одоо манайхан өөрсдөө санаатаагаар оюутлахын оруулж ирэхийн төлөө ийм хууль хийсэн байна. Энэ бол одоо батлагдаж штэ. Яагаад Монголынхоо эрх ашиг 34%-аар хязгаарлаад байгаа юм? Дахиад хизээч 34-өөс илүү байж болохгүй гэж. Яагаад хууль хийгээд байгаа юм? Яагаад Монголын эрх ашиг түрүү миний хэлдгээр ингээд 20 жилээр явсаар байгаад бүр 100% хүртэл байж болдоггүй юм тий. Тэгээ төрийн өмчөөр төрийн зардлаар геологийн хавьуул хийж нөөцийн тогтоосон ордыг хүртэл 50 хүртэл хоригдож байгаа. Яагаад хийж байгаа юм бэ? Ямар ч үндслэл байхгүй. Яг цаад нэг тайлбар нь бол гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж байгаа матгаж байгаа шин дэвшил технологи оруулж ирэх гэж ярьдаг л да. Үүний ирэг дээрээ энэ оюутлахын гэрээг байгуулахын тулд риотинто тал зассан. Ийм одоо олон ажиллагааны нэг хэсэг нь энэ байгаа. Тийм учраас бол одоо яаралтай энэ бол үндсэн хуулийн 6-гийн 1, 6-гийн 2 буюу энэ байгалийн ашигт малтмал бол тий ард түмний мэдлэлд төрийн хамгаалалт байна. 6-гийн 2-т төрийн өмч байна. Сүүлд 19 оны нэмэлтээр бол нийтийн өмч байна буюу одоо нийтийн өмч гэдэг нь бол одоо public гэж тэр англи үгийг орчуулсан юм шиг байна лээ. Өнөөдрийн иргэний хуульд нийтийн өмч гэдэг бол жоохон явцсан утгатай тэр төрийн бус байгууллагын өмч, хичнээн байгууллагын өмч гэх зэрэгээр ярьдаг. Гэхдээ тэрийг одоо засаад иргэний хуульд нэмэлт төлөвшөлт оруулаад тэгээд тэрийг бол одоо public буюу нийт ард түмний өмч гэсэн үг гэж тайлбарлах хэрэгтэй. Тэгээд үндсэн хуулийн 6-гийн 1, 6-гийн 2-д ийм залт байсаар байтал ашиг мөлбөмбөгийн тухай хуульд 2006 онд оруулсан нэмэлт төлөвчлөл нь одоо хүртэл байгаад тэгээд одоо төр өөрөө зөвхөн 34%-ыг л одоо эзэмшнэ. Эсвэл зөвхөн 50%-ыг эзэмшнэ. Тэрнээс илүү байхгүй гэсэн ийм зохицуулт байна чинь үндсэн хуулиар зөрчсөн зохицуулт байхгүй юу? Оюутлогоо долгионсон зохицуулт, оюутлогоо талцсан зохицуулт байсан байхгүй юу? 34 хүртэлх гэж байгаа шүү дээ. Тэгвэл 34-өөс доошгүй гэж хэлбэл болчихоор юм шиг санагдаад байна. Гэхдээ энийг бол одоо ядаж тий 34-өөс доошгүй хийж болно. Эсвэл ямар нэгэн хязгаар тавихгүй хэлцээр яаж хийснээс болно те. Одоо ингээд 34-оор эхлээд Монгол одоо төрийн миний хэлдгээр 50 болоод дараа нь 66 34 болоод дараа нь 100% ч болж болно шүү дээ. Ийм уян хатан байдаг. Өөрөөр хэлбэл энэ гадныхны хөл гарыг боохгүй мөртлөө өөрийнхөө төр засах юм. Монголынхаа ард түмний үнэ ирэг дээр Монголынхаа ард түмний энэ өмчөндөө эзэн болох эрхийг ингээд хааж боод гар хөлийн уяад байгаа байхгүй юу. За энэ бол одоо нэг л хэсэг нь ингээд ийм хууль эрх зүйн талаасаа оюутлахад тал засан зохицуултыг 2006 оны хуулиар хийсэн байна. Тэ? За тэр үед бол хин их хурлын дарга бас инхэн ажлын хэсэг байсан бэ гэдэг нь бол тэртээ дэргүүтэй архив байгаа. Би заавал нэг дурдаад яхав. Тэгээд дараа нь энэ чинь оюутлахч чинь их сэргэлийн ажиллаж штэ. Энэ чинь нөгөө Африкт, тэ Латин Америкт, Азад ингээд ажиллаа сурцсан. Тэгээд тухайн үеийнхэн төр засгийн одоо хүмүүстэй ажиллаа сурцсан, тарих толгойг эргүүлээ сурцсан, нийгэмд нь бас нөлөөлөл сурцсан ийм одоо туршлагатай компани орж иж штэ. Дэлхийн одоо хамгийн сайн хуульчдыг хөлсөж авчирдаг тий ийм компани орж иж ажиллаж штэ. Тэгэхээр Монгол бол тэр үед бол одоо тэр утгаараа одоо бид нар ч одоо ч гэсэн энэ дархлаа суугаагүй байгаа. Ийм компаниудад ажиллах дархлаа бид нар суугаагүй байна. Тэгээ англи хэлтэй байж болно тий дээд сургууль төгссөн байж болно. Тэгтээ дархлаа байхгүй байна. За тэгэхээр бас нэг юм юу вэ гэхээр бол тэр үед бол тийм дэлхийн өсөлт гэсэн нэртэй төрийн бус байгууллага орж ижсэн Монголд. Гадаадын элчин сайдаар ажиллаж исэн хүн, Австрали болов Канада болов нэг хүн. За тэгээд орж ирээд тухайн үед Монголын одоо бие гэжсэн бодолтой бүх хүмүүсийг л тэр дэлхийн өсөлт гэж байгууллагын Монголын салбарынхаа төрийн бус байгууллагынхаа удирдах зөвөд оруулсан байсан баг. Тэгээд намайг ерөнхийдөө ажиллаж байхад л уулз гэж байгаа уулзсан. Тэгэд бол ерөөс оюутлахын гэрээ шиг чухал юм байхгүй гэдгийг бол хэлсэн би ч тэгээд санал нийлдэ нэгдэжээс оюун чухал тухайн толгоон чухлаа гэж толгоон гэрээ чухлаа гэж. Гэхдээ ярьж байгаа зүйл нь бол ерөөсөө Монголын ард түмэн ерөөсөө өдөр сэрэгтэй шүн унтахтай оюутлахын гэрээг л бодож зүудлж яана гэж хэлсэн. Арай тийм биш ээ.
Тийм Монголын ард түмэнд бол бодох, мөрөөдөх, зөвлөх олон сэдэв байгаа. Оюутлахын гэрээ бол чухал. Тэгвэл энэ бол ганцхан одоо Монголын хөгжлийн төлхөөр бас биш. Олон одоо аргууд байна. Боловсрол байна, эрүүл мэнд байна, тэр үнгүүдээд борсодын хүртэл олох асуудал бол магадгүй нэ шилүү чухал асуудал байж магадгүй. Гэх зэрэгээр ярьж исэн би бол тэгээд тэр хүмүүстэй уудад гарсан. Тэгээд тэр байгууллага бол тийм худлаа судалгаа хийсэн, социологийн судалгаа, худлаа судалгаа. Тэгээд тэр худлаа судалгаагаа бас надад танилцуулжсэн 2009 оны сонгуулийн үед, ерөнхийлөгчийн сонгуулийн үед бол тэгээд тэр худлаа судалгаагаараа бол ямар судалгаа хийж гаргаж ирж байсан бэ гэхлээр ерөөсөө Монголын ард түмэн төрийн миний хэлдгээр өдөр сэрэхтэй шөнө унтахтай оюутлахын гэрээг л зүүдэлж бодож байна гэдэг ийм судалгаа гарч ирсэн. Бүх Монголын хувьд ерөөсөө ганцхан эндээс шалтгаалж байна гэж ингэж биднийг бүр ингэ санаатаагаар зөвхөн оюутлахын гэрээний асуудлыг бүр өөрийн ирэхгүй бодуулахтаа бүр айх сандрах, бүр өөрийн гэсэн бодлогоо болох, өөрийгөө хамгаалах, дархлаагүй болох. Ерөөсөө социологийн худлаа судалгаанд нь тулгуурлаад маш их яар сандарч энэ оюутлахын гэрээг л зөвхөн Рио Тинтод ашигтайгаар хийхгүй болохгүй байна гэсэн ийм ойлголтыг нийгэм төрүүлж, улс төрчдийн дунд төрүүлж, нийгэмд одоо нөлөө бүхий хүмүүсийг тэр ажилдаа татан оролцуулж хийжсэн. Чимдгоо хүртэл орсон байсан шүү дээ. Тий одоо манай тэр үеийн би нэрийн дурдаад яхав бас ингээд архивын материалд байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн одоо төлөөлөл өдөр зөвлөлд нь хэн орсон байсан. Тэгэл янз янзын байдлаар нөгөө хүмүүсийг урддаг багт ихтэй нөгөөдөл маань хөрөхийн сайн мэдэхгүй. Нэг л нэртэй төртэй байгууллага дэлхийн өсөлт бүсэлд гэл Монгол өсөлт бүсэлд авчирч байгаа байлгүй гэж бодоод орсон байлгүй зүгээр сайнаар бодоход үнийг хэрэг дээрээ энэ бол одоо хуурын бэхлийн ажлын нэг хэсэг нь. Тий ингээд хууль гаргуулчих чинь тий ингээд өөртөө ажилтаа хууль гаргуулчих чинь тий олон нийтийн сэтгэл санааг үүмүүлж удирдах нийгэм төлөөтэй бүх хүмүүсийг өөрийн талдаа татчихин тий тэгээд одоо төр засгийн байгууллага одоо ерөнхийдөө би бол энэ оюутлахын гэрээг Монголд ашигтай байгууллагыг зүтгэж хаад надад шахалт үзүүлж штэ тэр хүмүүсээр дамжуулж тэр байгууллагаар дамжуулж тий за дээр нь тэр хуулиар дамжуулж тий энэ хоёр одоо хаашаач гарахын аргагүй болтол. Тэглээ би чинь бас уян хатаа ажиллана шүү дээ. За тэгвэл одоо энэ хийгээвэл та нар юу бодож байгаа юм гэж асуув. Тэглээ тэд нар чинь бас андуураад энэ хоёр ерөнхийдөө одоо бидний дэмжиж байгаа болов уу гэж бас бодно. Би тэдний чинь бас юм яриулна шүү дээ. Яриулж ягаад Монголд ашиггүй байна гэдэг мэдээд байр суурийг чангална. Тэглээ энэ хоёр ерөнхийдөө байр сууриасаа буцчлаа гэж. Тэглгүй яхаа энэ чинь ямар хоёр одоо тоо мэдхгүй хоёр хүн ингэж яриад тэгээд нэг л анханасаа хатуу байр суурь барьсан бол тэгээд тэрийгээр байгаль дуустдаг. Нөгөөх нь одоо ингээл өөр байр суурьаар барайл дуустдаг биш тийм чинь өгөө аваатаа одоо том хамгийн ингэр үгээр хэлэх юм бол одоо 8 хийх гэдэг шүү дээ. Тэгэхээр Монголд ашигтай 8 юу? Ашиггүй 8 гэдэг чинь одоо төрийн тэргүүнээс цаана өөр албан шалтгаан байдаггүй учраас тэр төрийн тэргүүн чинь за яхав ерөнхий сайд бол бас ерөнхийдөө найдаж болно. Их хурлын даргуул ерөнхийдөө найдаж болно. Их хурлын гишүүд за төрийн тэргүүн байгаа юм чинь ерөнхийдөө нэг юм бодож байгаа билүү гэж найдаж болно. Төрийн тэргүүн бол хинт ч найдаж болдгоо байхгүй юу? Эцсийн дээрээс хамгийн сүүлийн шийдвэрийг хэн гаргах вэ? Төрийн тэргүүн гаргана. Тийм учраас би энд маш болгоомжтой хандаж байр сууриа ингэж наашаа цаашаа болгож хамгийн гол нь Монголд ашигтай байна уу гэдгийг судлахын төлөө ажиллаж ясан. Тэгээд эцэст бол одоо Монголд ашиггүй байна гэж ингэж үтсэн. Тийм учраас би чангалсан. Тэгээд тэр Рио Тинтогийнхонтой чуулцахтаа тэр Фридландтай чуулцахтаа за эднийг дэмжижсэн тэр Английн хунтааж Эндүртэй чуулцахтаа энэ бол Монголд ашиггүй гэрээвэн. Ийм учраас ийм засварууд хийх гэсэн юм байр суурийг бол баримталж байсан. Тэгээд эдгээр бол явж надтай уулзж байгаа эцсийн дүндээ юу нь төрсөн бэ гэхээр энэ нөхрийг ерөөсө сонгуулиар унгаах хүн бол болохгүй юм байна. Сонгуулиар унгааж ийж өөрийнхөө талыг дэмжих хүнийг гаргаж ирж ийж энэ оюутлахын гэрээг л хийх юм байна. Өөр гарцгүй юм. Ягаад гэвэл энэ хүн бол ерөөсө Монголын эрх ашиг гэж яриа салахгүй байна. Ярихтаа үнслэлтэй ярьж тэр за энийг би юугаар баталж яах вэ гэхээр тэр Америкийн нэгдсэн улсын тэр үеийн одоо элчин сайд Минтон гэж хүн байсан. Минтон гэж хүн. Өндөр юм одоо нүдэн шилтэй хүн байсан да манай зарим одоо хүмүүс санаж иж магадгүй. Тэр Минтон гэж хүн яг тэр үеийн одоо болж исэн үйл явдлыг өөрөө төрийн департаментаа буюу Америкийн нэгдсэн улсын гадаад харилцааны яамдаа ингээд нууцын зэрэгэлтэйгээр байнга тайлан бич явуулж исэн баг. Тэр нь яаж бид нар мэдсэн бэ гэхлээр Ассанж гэж одоо сэтгүүлчид Америкийн нэгдсэн улс бусад улс орнуудын төр засгийн байгууллагуудаас гаргаж ирсэн нууцлалтай шийдвэрүүдийг WikiLeaks гэдэг юм сайд
байгуулад тэгээд Wikileaks-ээр дамжуулж гаргацсан. Тэгээд тэр одоо Wikileaks-ээр дамжуулж гаргасан тэр Minton сайдын Америкийн нэгдсэн улсын элчин сайд Minton-ы загтлыг одоо нээсэн. Тэгээд тэрийг бид нар олоод үзэхэд бол яг сая миний ярьдаг зүйлийг үл ярина. Гэхдээ нөгөө талаас нь их хоёр байгаа цагт бол хэцүү юм байна. Нөгөө ерөнхий сайд нь бус хүмүүс нь бол дэмжээд байна. Уул уурхаан сайд нь дэмжээд байна. Гадаад иргэн сайд нь дэмжээд байна. Харин ганцхан төрийн тэргүүн дэмжихгүй байна. Байр суурь байнга өөрчилж байна. Ичээчтэйгээд ерөөсөө Монгол бол энэ гэрээс хожихгүй юм байна. Энэ байр суурь өөрчлөгсөн байдалтай тулгалтыг бол гадны талд хэлж байна. Төрийн тэргүүнийх нь хувьд бид нар их үндэслэлтэй юм яриад байна. Тэгэхдээ Рио Тинто талаас бодох юм бол Рио Тинтод ашиггүй юм яриад байна гэж ингэж хэлж байгаа шүү дээ. Тэр загтанд одоо ингээд сайтуудаар гарцсан байгаа. Хэрв одоо энийг сонирхож байгаа улсууд унших юм бол нэлээд урт олон загтууд би яг л ийм дүгнэлт хийн. Тийм учраас бол 9 оны сонгуулиар ерөөсөө инкварийг унгааж одоо өөртөө ашигтай хүний гаргаж ирэх юм болов гэж. Тэр нь хэд хэдэн одоо 9 оны сонгуулийн үед болж ирсэн ярилцлагаар сүүл батлагдсан байдаг л да. Тийм учраас бол би одоо харамсалтай манай энэ сонгуульд ард түмэн маань их саналаа өгтөө тий. Сонгуул зохион байгуулж байгаа хүмүүс энийг зохион байгуулахдаа за тэгээд сонгуульд өрсөлж байгаа улсууд ч тэр эцсийн би ард түмнийхээ төлөө сонгогдох гэж байна уу эсвэл гадаад дотоодынхны хөл гараа болох гэж байна уу гэдгээ бодож маш хариуцлагатай сонгуульд хандж явах хэрэгтэй. Харамсалтай 2009 оны сонгуул бол ард түмний хувьд бол бас төөрөлдсөн байж магадгүй нэг хэсэг хүмүүс нь бүгдээрээ биш л дээ. Би бол бодохдоо намайг би бол өөрөө ялсан гэж боддог. Харин одоо хуурам мэхлэг тэрийг зохион байгуулж байгаа улсууд тий энийг хуурам мэхлэг ажиллаар. За тэгээд дээр нь одоо тэр сонгогдохоор өсөлдөж байгаа улсуудад би Монгол улсын төлөө зөвхөн үгүй юу гэдгээ бас дутуу бодсон. Эсвэл Монгол улсын төлөө биш тий өөрийнхөө төлөө эсвэл гадаад дотоодын янз янзын одоо баячуудын төлөө том байгууллагын төлөө компаниудын төлөө зүтгэн гэсэн бодолтой ийм хүмүүс сонгуульд бас оролцсон байна. Тэгээд би тэрэн дээр одоо ард түмнээс сонгогдоод идэг зохион байгуулж байгаа улсуудын хувьд за тэр одоо өрсөлдөж байгаа хүний хувьд бол одоо ялагдсан юм шиг ийм бодиттой биш дүн гаргаад тэгээд би бол тэр үед бол ажил албан шалтгааныг зууралдаагүй. Яг л тэрний өмнө 7 сарын 1 болоод 8 онд тэгээд бас нийгэм бас тогтвортой байх хэрэгтэй гэж бодоод гэхдээ арай ч юм уу юм болчих гэж бодоагүй. Тэг ажиллаа өгсөн. Тэн дээр нэг юм аа. За хоёулын дээр тэгээд харамсалтай нь тэр сонгуулийн дараа бол энэ ногоон гэрлээ явсан. Тий. За хоёулын энэ 57 дугаар тогтоол гээд за сонсгол дээр бас нэлээд яригдсан юм аа. Улсын хурал засгийн газар нь улсын хурлынхаа шийдвэрээс сайн биелүүлээгүй юм шиг харагдаад зарим хүмүүс яг тэгж тайлбарлаад. За нөгөө 57 дугаар тогтоол гарчээ 2009 онд. Тэгээд 57 дугаар тогтоол 4 үндсэлтэй байна. За нэгдүгээрт нь бол тэр 34% аваараа гэснээс биш зээлээр аваараа гэж хэлээгүй гэж ярьж байгаа шүү дээ тий. За хоёрдугаар тухайн үеийнхээ хуулийн мөрдөөрэй гэж ярьж байна. Улсын хурал хянана гэж ярьж байна. Үгүй эн чинь бас гайгүй юм байж. Гэтэл засгийн газартаа зүгээр баталсан биш. Одоо хүмүүс одоо ингэж ойлгоод байдаг. Улсын хурал баталцаа оюутлахын гэрээгээд өвөө юм билээ. Улсын хуралд эрх өгсөн. Засгийн газар нийц. Тэгтэл эндээс нэг нюанс гарч ирдэг. Засгийн газар ч өөрөө хэрэгжүүлэх юм биш үү тэгвэл. Засгийн газар ч өөрөө улсын хурлынхаа тогтоолыг ерөөс авч хилцээг юм шүү. Гэдэг юм бас гарч ирж. Дахин хэлээ л да яхав улсын хурал чухал байгууллага. Тэ? Засгийн газар чухал байгууллага. Гэхдээ хамгийн чухал нь үндэсний аюулгүй хөдөлгөөний зөвлөл байхгүй. Үндэсний аюулгүй зөвлөлийг хэн тэргүүлж байна? Монгол улсын төрийн тэргүү хэн байна? Тэ? Тэр хүний байр сууриас л одоо иймэрхүү том асуудлууд бол ихээгийн хэмжээгээр шалтгаална. Тэгэхээр тэр хүнд одоо тэр их хурлын шийдвэрийг гаргахад нь засгийн газрыг хэрэгжүүлэхгүй байхад нь эсвэл мэдэн бодлогот нь бол толгойг нь нилээд явж штэ. Сүүлд нь тэр хүн юу ч хэлээ одоо биелэгдэр чинь тухай ярьж байна. Тэ? Яловрын сонгуулаараа гарч ирчээд тэр ногоон гэрлэр энэ оюутлахын гэрээг явуулчаад сүүлд нь юу ч хэллээ. Онгоо охиноо бид нар айлд өгсөн. Одоо ямби авгаа болцсон. Одоо төрхөмд нь буцаахгүй гэж. Одоо ингээд 50-аад тууцсан. Одоо энэ нийт талаар битгий ярих гэж байна. Чи өсөөгүй. Тэгтэл бусад одоо соёлтой орнуудад бусад жинхэнэ одоо улс орноо боддог ийм төр зүйтэй газар бол бүр алдаа байвал тэрийг засдаг. Жижигхэн ч алдаа байсан засдаг. Дахиад хилцээр хийдэг. Тэгжээ тэрийг сайжруулсаар угаад тухайн улстай ашигтай болгож чаддаг. Тэгтэл манайхан одоо тийм зөөрөл хилээд иччихв. Тэгээ тэр нь юу гэсэн бол анханасаа тийм бодолтой байсан байна. Анханасаа ийм зоригтой байсан байна. Сонгуульд орохдоо ч ийм зоригтой байсан байна. Сонгуулийн дараа тэр одоо
даалгаврыг биелүүлсэн байна гэж. Тийм учраас би бардам хэлж байгаа шүү дээ. Трамп ерөнхийдөө шилдэг. Одоо би яг одоо өөрийгөө ойлгуулахын тулд стат шилж шүү дээ. Трамп ерөнхийдөө шилдэг шүү дээ. Би тухайн үед Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч байсан бол Украины дайн болохгүй байсан гэж. Тэр бол мэдэхгүй одоо. Гэхдээ тэрийг Путин ерөнхийлөгч дэмжиж байгаа. Тий, Трамп ерөнхийлөгч Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч байсан бол үнийг хэлж байгаа маа Трамп Украины дайн болохгүй байсан гэж. Тэгэхээр энэ хоёр хоёулаа хэлж байгаа учраас би бас магадгүй гэж бодоод байгаа. Би харин бүр 100% баталгаатай хэлж. Би хэрв ерөнхийлж байсан бол ийм муу гэрээ хийлгэхгүйсэн. Тэр их хуралдаа засгийн газартаа яриад тэргүй. Ерөөс аюулгүй эдийн зөвлөл тэрний тэргүүний хувьд Монгол улсын төрийн тэргүүний хувьд бол ийм муу гэрээ хийлгэхгүйсэн гэдэг нь би харин баталгаатай хэлж чадна. Яг бол би энэ асуудлыг бол дэндүү гүнзгий тэр үед судалсан байсан. Дэндүү зөв ярьж байсан. Гадныхан нэг хөлийн зөвшөөрж байсан. Тэгээ бүр таны ярьсны дагуу бид нар өөрчлөе гэж бүр зөвшөөрж байсан. Таны ярьсны дагуу тэр хөрөнгө оруулалтын гэрээ байна уу? Тэр ямар гэрээ байх нь бүтээгдэхүүн гэрээ болох нь тэрийг бүгдээр өөрчлөе гэж ярьж байсан. Харамсалтай нь тэд нар бол давхар ажилласан. Надтай ажиллаад таны ярьсны дагуу бид нар өөрчилж болох юм гэж яриад нөгөө талд бол одоо намайг миний дараа ажилд авсан хүн ч юм уу бус хүмүүстэй хамтран ярихдаа энэ хүнийг л 9 оны сонгуульд унгай. Тэгээд дараа ногоон гэрлээр явуулна шүү гэсэн ийм давхар ажиллагаа явуулжсэн. Тэр утгаараа тэр хууль засуулах тий. За тэр дэлхийн өрсөлд гэж байгууллагыг оруулж ажиллуулах, хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжиж ажиллуулах, Монголын нөлөө бүхий хүмүүсийг өөрийнхөө тэр төрийн бус байгууллагаар татан оруулж одоо тэднийг өөрийн одоо хашаа хороонд оруулж ийн гэсэн үг шүү дээ тий бодлогонд оруулж ийн гэсэн үг. Гэх мэтээр ингэж одоо оруулсан байна. Тэгээд энэ социологийн судалгаа хийчихэд хэвлэл мэдээлэл бүх байгууллагуудаа тэр үед цацчихсан. Манайхан чинь мартсан байж магадгүй. Одоо 9 онд 16 жилийн өмнө. Тэгээд тэрэн дээр бол ерөөсөө монголчууд бол өдөр ширээд л шинэ унтахтаа оюутгын гэрээг л хурдан байгуулсаа гэсэн ийм л одоо мөрөөдлийг л одоо сэтгэлдээ тээж яваа гэж бодлоо гаргасан. Ер нь ингэж болох уу? За тэр үед одоо ингээд ардс намаас ерөнхийлөгч хэлбэг дээр сонгогдсон байна. Тэгтэл ардын нам төр барьж ирсэн. За ер нь оюутлахын гэрээ 2009 онд байгуулагдаад ерөнхийлөгч яг ганцаараа үгүйгдсэн бол цаад бол хүч төрөө батлах ч юм уу тийм юм байх болов. Аюулгүй эдийн яг ерөнхийлөгч эсрэг байр суурьтай байвал тэр хүч төрөх болцоотой. Би хань хэлж штэ. Үндэсний аюулгүй эдийн зөвлөлөөр ийм асуудал ордог юм аа. Үндэсний аюулгүй эдийн зөвлөлийг ерөнхийлөгч тэргүүлдэг юм аа. Шийдвэр нь 3 хүн гуруулаа санал нэгдэжээч гардаг юм аа. Тэгвэл элбэг дээр ч үгүйгдсэн бол. Тэгэхээр элбэг дээр ч үгүйгдсэн бол. Тэ төрийн тэргүүний хувьд бол энэ гэрээг ахиад засъя. Тэр энэ хоёрыг яриад байсан шимийг бол би төрийн тэргүүн залгамж чанаа гэж залгамж халаа гэж байдгийн. Тэр энэ хоёр нь өөр нам байна уу? Надаас өндөр байна уу? Эсвэл надаас илүү одоо юу гэдэг юм дутуу байна уу? Илүү байна уу? Тэр нь хамаагүй. Би Монголын төрд залгамж чанараа байдгийн. Тэр утгаараа би энэ их хоёр яг оюутлахын гэрээн дээр юу ярьж шээ. Тэрийг би нухацтай үзье. Гэхийн оронд би хэлж штэ. 6 сар цонгол дуусаад 7 сарын ихээр тангараг өргөөд тэг шууд оюутгын гэрээг батлуулах гэж зүтгэсэн байж штэ. Наадмын өмнө нөгөө хүмүүс наадан болох гээд нөгөө бүх мөх хэн барилдах вүлээ, хэдийн даваад хэн унах вүлээ гэх зэрэгээр нөгөө нутгийн зөвлөд бас бөхчүүдээ араас нэгээ дэмжих гээд ингээд бэлтгэлд орцсон. Тэгээд нөгөө уяачт маань морио уяад тэр сойлго молгон хийгээд хөдөө гарцсан. Ийм үед анхаарал сарниулж байгаад хийх гэж оролцсон. Тэгтэл одоо тухайн үед бол тэр биш даваг те даваа сүрэн за Батэрдэн аврах нарийн зэрэг хүмүүс за тэгээд одоо зээн хол тэрхэд тэр хүмүүс бол одоо их хурал дээр энэ үгүй ээ. Энэ бол арай болохгүй байна гэж хэлээд тэгээд тэр яаж чадахгүй хойшлуулсан. Тэгтэл зүтгэл саруугаад 100 наадмын дараа их хурлын энэ асуудлыг хэлцүүлж дэмжсэн тогтоол гаргуулж чадсан. Дэмжсэн ч гэж одоо 57 дугаар тогтоолыг гаргуулж чадсан. Харин 57 дугаар тогтоол нь ухсараа бол нэгэн одоо бидний тэр аюулгүй байдлын зөвлөлөөр гаргасан зөвлөмжийг би төрийн тэргүүн багтаа гаргасан зөвлөмжийг баримтсан тийм сайн тогтоол гарсан. Харьцангуй сайн тогтоол гарсан. Харин 10 сарын 5-нд дэлгэрдэрж төрийн тэргүүний хувьд бол ахиж аюулгүй байдлын зөвлөлийн хурал хийлгээд бидний гаргаж ирсэн бүх шийдвэрийг хүчингү болгоод аюулгүй байдлын зөвлөлийн аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрлэлийг хүчингү болгосон шүү дээ. 10 сарын 5-нд. Тэгээ 10 сарын 5-нд аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг дэмжсэн тогтоол гарангуудаа боддоо нэгэн хоногийн дараа 10 сарын 6-нд гэрээ байгуулчих байгаа байхгүй. Эн чинь одоо ерөөсөө юу гэсэн үг юм бэ чинь аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр гараад маргааш нь шууд гэрээ байгуулна гэдэг чинь эн чинь бүр бэлтгэсэн байсан. Бүр ингээд тодорхой төлөвлөгөөтэй зохиолыг бичсэн байсан. Найруулагч нь ажиллаж исэн.
Найрлууч чинь би ириотонтой гэж хэлэх гээд шүү дээ. А тэрэнд нь манай одоо төрийн тэргүүн ч юм уу бус хүмүүс л ингээд өөрийгөө хуваарлаад авсан тоглож шүү дээ. Тэгэхээр би бол энэ дээр одоо янз янзын хүмүүсийг нэрлэж буруутахаас илүү төрийн тэргүүн л буруутай. Элбэгдэрч буруутай гэж би хэлдэг юм. Яг элбэгдэрчийн үүргээр л одоо тэр засгийн газар нь их хурал нь одоо тий их хурлын гишүүд нь засгийн газрын гишүүд нь ажиллаж байсан. Тэгэхгүй одоо манайхан тэр элбэгдэрчийг мартчихад хин нэг хүн тэр нэг хүн энэ нэг хүн гэж их ярих дуртай. Мэдээж хэрэг тэр чинь гарын үсэг зурсан хүн ч юм уу эсвэл тэр асуудлыг хөөцчихсэн хүмүүсийн хувьд бол буруутай юм шиг харагдана л да. Тэгвэл хэрэг элбэгдэрчүүд төрийн тэргүүн болохгүй гэдсэн бол тэр гарын үсэг зурхгүй шүү дээ. Ойлгомжтой. Тийм учраас бол харамсалтай нь одоо ийм юм боллоо. Одоо тэгээд яах вэ гэдэг асуудал байна. Тий. Одоо хэлэхээр одоо хүм болсон болчих واخ та одоо тэгээ хэлхээсээр арга واخ. Public campaign гэж яриад байгаа. Ирээтэнтэй. Public campaign бол авилга өгдөг юм аа. Би өстой public campaign байсан тулдаа л одоо гэрээ байгуулсан гэж одоо баяргаа ярьсан шүү дээ. Ич авилга өгөхгүй би ч мөр ингээ ийм хардлага үүснэ гэдэг би мэдээд ингэсэн гэдэг. За гэтэл одоо манай хоёрын амьдрал бол дээшээ тэнгэр татцсан тэр Америкт хаустай гэж зөндөө олон явцсан. За баяр цогт бүр өчигдөр бас нэг хүн ярьсан шүү дээ. Дансандаа сая доллар биш 25 сая евро мартцсан юм манайх чинь гэ тэ. Дам байдлаар гэж яриад байгаа шүү дээ. Зээлийн хүн дээр тоглоод гэ тэ. Тэр иймэрхүү нөхцөл байдлаас болж л одоо улс орноо худалдсан ийм асуудал үүслэл гэдэг идэг шүү дээ. Энэ дээр ер нь та ер нь ямар байр суурьтай байдаг вэ? Энэ иргэд ингээд шүмжилдэг, иргэд ингээд хийлдэг, харддаг. Энэ дээр ер нь та ямар байр суурь? Би бол одоо яг нэг АТГ ч юм уу эсвэл цагдаа эсвэл одоо форкорын байгууллага биш учраас бол одоо бусад хүмүүстэй холбоотой асуудлыг бол энэ үүрэгтэй, чиг үүрэгтэй байгууллагууд нь судлах хэрэгтэй. Үнэхээр буруу тэгэл хариуцлага хүлээх хэрэгтэй. Тэ биш бол тэрийг одоо таамаглаж яхад хэцүү. Тийм учраас би өнөөдөр шууд ингээд таамаглаад би харсан юм шиг одоо яг тэгсэн юм а гэж хэлж чадахгүй. Тэгтээ хүмүүс тэгж ярьж байгаа тий. За тэгэхээр би бол одоо яг шийдвэр гаргах чийдэг утгаар нь л одоо төрийн тэргүүл би өөрөө тэр ажлыг хийжсэн хүний хувьд те би энэ оюутлахын гэрээг бол Монголдо сайн гэрээ байгаасаа гэж бодож ажиллаж исэн хүний хувьд бол төрийн тэргүүний үүрэг бол ер нь бараг 51%, 100% гэж бодох юм бол 51% шүү. Тэр хүн тэр албан тушаалтан 51%-ийн одоо шийдвэр гаргах эрхийг өөртөө авчаад тэгээд ийм шийдвэрийг гаргуулна гэдэг чинь тэр хүний л одоо буруу. Тийм учраас бол тэр бус асуудлын бол тэр хууль шүүхийн байгууллага хяндгийн байгуулж буруу зөрүү байвал тогтоодгийн байгуулж хариуцлага хүлээдгийн байгуулж миний хувьд бол одоо төрийн тэргүүн яг энэ ийм том асуудал төр бол ямар хэрэг мэдлээ гэдгийг дэндүү сайн мэдж байгаа учраас би гэж хэлэх гэж байгаа. Зүгээр нэг жишээ бий. Кыргызстанд Кумторын орд гэж нэг том орд бий. Тэр бол нэг 700 800 тонн алттай. Тэгээд маш олон жилийн турш хэл ах хуулийн асуудал байсан гэж ярьдаг. За тийм Кыргызын хүмүүс тэгж ярьдаг юм байл. Кумторын ордыг Сентера говд гэж манай энэ Бороговдыг алтыг 60-70 тонн алтыг аваад явцсан тэр Сентера говд гэж компани тэр Кумторын эзэн одоо ашиглаж ирсэн. Босол авилга хэл ах хуурийн ажиллаар аргаар л энийг ашиглаж ирсэн гэж Кыргызууд шүүмжилдэг. Тэгэхээр Кыргызууд тэр асуудлыг шийдэхдээ Кумторын ордыг одоо буцаад улстай авцсан баг. Төрөмчтэй авцсан баг. Сентера говдыг гаргацсан баг. За яаж гаргасан бэ гэхээр бол одооний энэ ерөнхий Жапаров нь тэр Сентера говдоос авилга авсан байж магадгүй хүмүүс. Тэгээ одоо тухайн үед бол айгүй өндөр албан тушаал хашижсэн. Ерөнхий ч юм уу, ерөнхий сайд ч юм уу одоо янз янзын сайдаар ажиллаж байсан улсуудыг судлаад тэгээд одоо авилга хэл авсан гэдгийг ямар нэгэн байдлаар тогтоогоод тэгээд хэлсэн байгаа юм. Жапаров одоо Ташиев гэж нэг генерал байгаа. Тэд нар одоо уулзаад хэлсэн байгаа. За энэ бол авилга хэл ах хуулийн асуудал байна. Тийм учраас бол одоо та нар авилга хэл ах хуулийн асуудлаараа орон шоронд орох юм уу? Эсвэл би ерөнхийдийн хувьд бол бас өршөөл үзүүлээд тэгтээ та нар Канадын шүүгүүд очиж эсвэл хаа вэ гэдэг гадаадын шүүгүүд очиж яг тэгсээ энэ авилга өгсөө авсаа ийм асуудал надад шууд болон шууд бус байдлаар ингэж одоо намайг өөртөө татсан гэдэг ийм одоо гэрчийн мэдүүлэг өгөх юм бол тэгвэл одоо би өршөөнө та нарын шоронд оруулахгүй гэж. Тэгээ тэр хүмүүс одоо Кыргызуудын ярьж байгааг л би ярьж байгаа шүү дээ. Тэр хүмүүс бол одоо тийм ээ ийм зохисгүй юм болсоо харамсалтай нэгэд. Тэгээ тэр мэдүүлгүүдийг авчаад тэгээд одооний төр засгийн байгууллагууд нь Кыргызын тэр Сентератай уулзсан байгаа.
За одоо ийм мэдүүлгийг бид нар цуглуулцгаа. Таны Канадын шүүгч юм одоо хайнч гэсэн хамаагүй бүгдээрээ уулзъя. Гэсэн чинь Сентаронуу за төл болио бил. Тий. Бид харин одоо тодорхой хэмжээний бас тодорхой төлбөр төлөөд тэгээд хангалттай одоо энэ та бүхний энэ 7-800 тонны бараг 60% нь бид нар олборлцсон юм чинь 40% нь одоо үлдээгээд ингээд сайхан ингээд гар бариад яг салсан байдаг. Яг манайхан бас тэгж ярьдаг л да. Одоо манай энэ их хоронч хүмүүс байна уугүй юу гэж тий. Одоо энэ оюутлахын гэрээг явуулсан улсууд ч тий. Би явуулаагүй юм чинь одоо би ямар нэгэн байдлаар хэл ахуул авсан гэж хардах ямар ч болцоо байх. Одоо би явуулаагүй байхгүй. Тэгэхээр явуулсан хүмүүсийг бол хардаад байгаа ард түмэн. Тэгэхээр одоо би заавал тийж уриалж байгаа юм биш. Яг Киргизийн юм туршлага байна гэж би мэднэ. Киргизүүд өөрсдөө тийж ярьдаг. Яг бол компьютерийн орд чинь өөрөө манай оюутлахтай адилхан юм маргаантай орд байхгүй. Тийм учраас энэ асуудлыг шийдэх маш олон аргууд байна. Арай жоохон соёлтой гэх юм уу эсвэл арай жоохон өөр арга бол миний хувьд бол энэ гэрээгээ үнэхээр буруу гэрээ болцсон нь бол ингээд бүх шатанд ойлгочлоо тий. Одоо энэ дээр би зөв хэм хийсэн гэж зарим нь болохоор би анханасаа тэрийг мэдчихсэн буруу гэрээ хийсэн гэж одоо ингээд монголчууд хоёр хуваагдаад яах вэ? Тэгэхээр бас зарим нь энэ хоёр дарга одоо хичнээн их өрөвч юм бэ. Өөрөө шорон моронд орж энэс суулж бараг амнасаа алдахаар байсан мөртлөө яас их уйшламтгай юм гэж намайг шүүмжлээд байгаа. Яг бай би бол заавал нэг хүний цус нүжийг гаргах гад заавал шоронд оруулах ёстой гэдэг утгаараа би хандахгүй байгаа. Хамгийн гол нь оюутлахын гэрээг л засъя. Тэ? Засъя. Тэгж нөгөө төрж байгаа хүүхдүүдээ энэ байгалийн эзэн болгоё. Энэ залуучуудаа сургууль соёлд нүгнүр сургая. Жижигнүүд бизнес эрхэлж байгаа хүмүүстэй бол тэ хөнгөлтэй зээл өгөх их усурыг бий болгоё. Баялагын сандаа хоримтлал бий болгож тэрийг эдийн засгийн сэргэлтэнд оруулж хөгжлийн одоо санхүүжилтийн их усур болгоё гэж зэрэг арай жоохон өөр талаас нь би бодоод байгаа юм. Тийм учраас би энийг өөрчлөх болцоо байна. Тэр аргыг би мэдж байна гэж би хэлээд байгаа. Тэр та энэ дэр нөгөө товчхон хариуллаа. Тэгэхээр би нэг сониуцсан хөдлөөд бас асуумаар санагдав. Оюутлахын гэрээг цуцалж болохгүй. Яагаад тэгэхээр наадах чи Английн хатан хааны гэр бүлийг тойрсон л одоо ийм лобби байдаг юм аа. За зулталчих юм бол за тэгээд ёстой Монгол улс эцэст өсөлгүй маргаан руу яваад орчих. Наадуул чи айгүй бол ирээдүйд олох орлогоо бидрээс нь хэмжилнэ. За тэгээд дараа нь юу болох юм? Нөгөө Лондонгийн арбитрийн шүүхтэр очно гэсэн гэрээ байгаа. Нөгөө төн дээр нь очиж хизээж ялахгүй. Тийм учраас одоо баг айтайхан байчмаар юм биш үү гэж бас зарим хүмүүс яриад. Тэгэхээр харин сая Киргизийн жишээг ярьлаа шүү дээ. Киргиз улс бол арай жоохон тийм хадуу замаар шууд тэгж ажилласан биш үү? Тэгэхээр нөгөө Сентараг уулд чинь манай Рио Тинтотой адилхан тэр бас л гадаадын харьцангуй том компани. Тэгэхээр Сентараг уулч нөө шүүхтэр очихгүй. Яагаад бол одоо бидний сайн муу хийжсэн ажил мэдгчжээ. Болиогод хоёр жишээ салцсан байна шүү дээ. Тэгэхээр бид нар заавал тийм одоо Киргизийн туршлагын замаар явах юм уу үгүй мүү гэдэг бол тэр бол мэдээж хэрэг одооний энэ хувь шүүхийн байгууллагын одоо хэрэгс харгуу үгүй гэдэг өөртөө шийднэ үз. Киргизийн туршлага. Миний хувьд бол одоо энэ 50 доллар тогтоол өөрөө хэрэгжээгүй гэдгийг батлах хангалттай үндэслэл байна. Тэ? Одоо хувь нэмэгдүүлэх асуудал яригдаагүй байна. За тэгээд тэр сайл хүлдэр яригдаагүй байна, хийгдээгүй байна тий. За тэгээд цахилгаан станц барья гэжсэн Монголын эрчим хүчний их усүрээс тэр оюутлахоо гэдэг гэрээ чинь орд чинь ажиллах хэрэгтэй байтал тэр хийгдээгүй байна. 5 жилийн дотор. За тэгээд усныхаа төлбөрийг төлөөгүй байна. Усаа бохирдуулсан байна гэдэг ингээд маш их зөрчлүүд байгаа. Сая энэ манай шинжээч тарих сайн ажилласан байна. Залуучуудаа би магтах нь зүйтэй гэж бодож байна. Сайн юм хийж байгаа улсуудыг бид сая муу юм хийж байгаа хүний тухай, хүмүүсийн тухай ярьлаа шүү дээ. Тэгвэл сайн юм хийжсэн хүмүүсийн тухай бас хэрэгтэй их сайн шинжээч байна гэж. Тэгэхээр энэ шинжээчдийнхаа гаргасан дүгнэлт маань өөрөө маш их төсөл гаргасныг тогтоочлоо шүү дээ. Одоо энийгээ бол их хурлаараа хэлцээд миний санал бол их хурлаараа одоо энийг хэлж хэрэгтэй. Энэ зөвхөн сонсголт хийгээд дуусч болохгүй. Би энэ Батнайрамдал гишүүнд бас тэгж зөвлөсөн. Бусад одоо энэ залуу гишүүд маань яг алдж जैन заримдаа тий би алдахад нь шүүмжилдэг. Энэ дээр бол үнэхээр зөв юм хийж байна. Үнэхээр их сайн юм хийж гэж бодож байгаа. Тийм учраас одоо энийг зүгээр сонсголт хийгээд өнгөрөх юм бол ард түмэн бол эргээд энэ Батнайрамдал одоо энэ ажлын хэсэгт орсон гишүүдийг бол эргээд шүүмжлэн айгуул бүр хараа.
Тэгэхээр одоо эдгээр маань яг ингэ сайхан ажил эхлүүлсэн ажлаа их хурал дээр хилцүүл болох хэрэгтэй. Их хурал дээр бүр хилцүүлэг болгоод тэгээд тэр шинжээчдийнхаа дүгнэлтийг их хурал дээр хилцээд тэгээд хурлын шийдвэр хэрэгжээгүй байна гэдэг дүгнэлт гаргах хэрэгтэй. Тэгээд тэрийг шууд Рио Тинтод үзүүлэх хэрэгтэй. Та нар хэрэгжүүлээгүй шүү дээ. Тэ? Тийм учраас бол энийг одоо бид нар бол эсвэл хэрэгжүүл, эсвэл одоо төлбөр төл. Нөхөн голгор төл. Тэгээд тэрэн дээрээ суурилж агаад дараачийн одоо хөрөнгө оруулалтын гэрээгээ сайжруулах уу, эсвэл өөр гэрээний хэлбэр шилжүүлэх үү гэдгээ шийдэх бүрэн болцоотой санаачлаг бидний гарт орж ирнэ. Тийм учраас одоо энэ сонсол чинь Монголын гарт санаачлаг орж ирэх сонсол болж штэ. Энэ хүртэл бол дандаа Рио Тинтогийн гарт санаачлаг байсан байна. Одоо энэ сонсголын чи хамар хүрээ болохоор үндсэн 2 сэдвэр дээр төвлөрөөд амтаа гэж би хараад байгаа. За нэг нь бол тэр онтрогийн хоёр талбайтай холбоотой. Хоёр дахь нь болохоор тэр зээлийн хүүгийн асуудал гэж нэг юм хоёр асуудал тэр холбоотой байгаад байгаа. За тэгтэл онтрогийн асуудлыг бид нар ямар нэгэн аргаар шийдчих юм бол оюутлогын гэрээ өөрчлөгдөнө гэсэн ийм хүлээлттэй байна. Зарим эдийн засагч хэлж яана л та. Эдийн засгийн бүх тооцоонууд нь өөрчлөгдөнө гэж. За эвгээрээ дамжуулаад одоо оюутлогын гэрээг бас өөрчилж болох юм а гэж. За тэгвэл онтрогийн тэр хоёр лицензийн тэр хүүгээ гэж зөндөө ярьсан те тэр өргөжлөх хүүг ячин зөвхөн нэг шүү дээ. Бидний сайн бөө юм болоод Эрдэнэт оюутаас ч 3 дахин том. Нөгөө цагаан суурах гэдэг одоо манайхан авыг ярьдгаас ч 2.5 дахин том ийм том орд байгаа даа. За тэгвэл хүмүүсийн сонирхож байгаа асуудал. Цуцаж болох уу манайх? Нэг бол цуцлахгүйгээр баяр цогтгооч яриад байгаа шүү дээ. Өө зүгээр яхаа зүгээр 34% аваад хөрөнгө оруулалтын гэрээ хийхгүйгээр гэж байгаа шүү. Интернет холбоотой асуудал ярьж шүү дээ. Маш ноцтой юм ярьж байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ хийхгүйгээр 34% аваад өргөжлүүлэе гэж ярьж байгаа. Тэр энийг яах ёстой юм. Тэгэхээр би бол одоо дахин хэлье гадаадын шүүх гэхээр дандаа л Рио Тинтогийн талд үйлчлэе гэж бас бодохгүй байна. Яг магадгүй л дээ. Тийм биш бид нар бол маш сайн бэлтгэх хэрэгтэй, маш сайн одоо гадаадын сайн хуульчдыг авч ажиллах хэрэгтэй. Өөртөөхөө одоо сайн хуульчдыг бас тэр дунд нь оруулах хэрэгтэй. Өнөөдөр харьцангуй одоо бас тийм боловс үйлчлийн нөөц бидэрт байгаа болов уу гэж бодож байна. За дээр нь тэгээд бага санхүүгийн тооцоо моцоо боддог хүмүүс байна те. Энэ мэтэр. За гадаадынхан ч гэсэн бүгдээрээ Рио Тинтод тодорхойлогдсон улсууд биш. Жишээл одоо Рио Тинтогийн тэр Turquoise Oil гэдэг одоо байгууллага дотор бол Рио Тинто өөрөө олонхын хувьцааг барьж байна. Тэгээ цөөхөө дандаа дарлж байна. Худлаа хэлж байна. Эсвэл мэдээлэл өгөхгүй байна. Тэгэхээр тэр гадаадын одоо Turquoise Oil дотор байгаа цөөх нь Рио Тинтод гомдоод Нью-Йоркийн шүүхэд нэхэмжил гаргасан байна шүү дээ. Тэгээ Нью-Йоркийн шүүх тэрэнд жижиг хувьцаа эзэмшилт буюу төлөө буюу Рио Тинтогийн эсрэг шийдвэр гаргасан байна. За тэрэн дээр бол ч одоо ямар үнэлэлээр хэрвэл Рио Тинто өөрөө энэ хөрсний судалгаа хийсэн чинь илүү сэрэг хөрс гарч ирлээ. Гүний худаг хийхээр ингэж бид нар ажиллаж ятал тэ нөгөө гүний одоо нүүрс олборлтын юм одоо худаг хийж ингэж нүүрс олборлол гэсэн. Тэгсэн чинь бид нар хөрсний сэрэгжилтээс болоод ажил маань өндөр болчлоо. Өндөр өртөгтэй болчлоо 2 дугаар хугацааг алдчихлаа гэж. Тэрийг худлаа байна гэдэг нь тэр одоо жижиг хувьцаа эзэмшдэг бол Нью-Йоркийн шүүхтэр баталсан баг. Энэ нь худлаа байна. Энэ бол та нар биднийг хуурсан байна. Та нар энэ одоо хөрснөөс болоод ингээд нэг ажил удацсан юм биш юм байна. Өртөг нэмэгдсэн биш юм байна. Та нар зүгээр л биднийг хуурч одоо бидэрт өгсдөө мөнгө өгөхгүй байсан байна. Бид нар нэхэмжээ нэгээд тэгээд 100 хэд чил одоо 200 хүртэл сая долларын нэхэмжлээ тавиад тэгээд Рио Тинтогоос авахаар шүүхийн шийдвэр гаргуулж чадсан байна. Ганцхан асуудал дээ шүү дээ. Тэгэхээр бид нар бол одоо тэр шинжээчийн дүгнэлтээр бол маш олон асуудлаар хууль зөрчсөн гэдэг нь батлагдаж байна. Монголын тал бол одоо шүүхтэр очилд бол их айгаад ах юм байхгүй гэж бодож байна. Рио Тинтогийн тэр хөрөнгө оруулалтын гэрээний хувьд би ярьж шүү дээ. Онтрогийн хувьд бол тухайн үед бол асууж ин лээ. Та ерөнхийдөө ажиллаж явах үед аюулгүй байдлын зөвлөл дээр оюутлогын гэрээг асууж явах үед бол та онтрогийн тухай сонсч ирсэн мэдчихсэн гэж. За тэр өчигдөр болж ирсэн тэрний өмнө өдөр болж ирсэн өмнөх өдөр болж ирсэн тэр сонсгол дээр бол онтрогийн тухай хурал дээр бас ярьж исэн юм шиг байлаа. Би төрийн тэргүүн аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувьд бол тэрийг аюулгүй байдлын зөвлөлөөр онтрогийн асуудал ерөөсөө яригдаагүй. Ерөөсөө яригдаагүй. Тийм учраас одоо энэ оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээд ямар ч хамаа байхгүй. Тийм учраас одоо өнөөдөр бас л Рио Тинто Монголыгоо залдах гэж, биднийгээ залдах гэж те онтрыг энэ хөрөнгө оруулалтын гэрээний таатай нөхцөл рүү оруулж ирв.
Бид нар таатаа нөхцөл өгсөнтэй адилхан онтрет таатаа нөхцөл өг гэж. Тэр нь бас автаж манай зарим хүмүүс яриад байгаа. Үгүй тэгж болохгүй. Онтрыг асуудал тэр үед яригдаагүй. Тиймээс онтреттэй бол бид нар бол хөрөнгө оруулалтын гэрээ хийх юм бол тусад нь хийх хэрэгтэй. Гашуун сургамжиндаа сургалт гашуун одоо алдаан дээрээс сургамж яваад ёстой онтреттэй бол харин хийсэн шиг гэрээ хийх хэрэгтэй. Миний зүгээр бодлоор бол хөрөнгө оруулалтын гэрээ хийх хэрэггүй. Цэвэр бүтээгдэхүүн хуваах гэрээ байх хэрэгтэй. Тэгээ би бүтээгдэхүүн хуваах гэрээг бол дараа нь цаг болдвол бас жоохон тайлбарлаж өгье гэж бодож байна. Тэгэхээр яг энэ дээр ингээд ийм асуудлууд бас зөндөө байгаад байгаа маа. Тэр зээлийн ба зээлийн хүү. Зээлийн хүү. За зээлийн хүү 34%, 66% гэдэг бол жижигхэн асуудлууд. Тэгээ ийм жижиг юмнууд руу ингэж оруулаад бүхэлдээ энэ буруу гэрээг аваачаа тийм жижиг асуудалд оруулаад тэгээд Рио Тинто буруугүй юм шиг оюутлахын гэрээг бол хэвийн одоо гэрээ юм шигээр ингэ төөрөлдүүлээд байгаа. Тэгэхээр энэ биш. Тэр бол жижиг деталь. Тэгвэл энэ деталь бол энэ жижиг юм бол ерөнхийдөө том гэрээ буруу байсан гэдгийг л бадлага. Тэгэхээр одоо 64-ийг 34-ээр нь авч үлдээгээд юу ч засрахгүй. 66%, 66%-аар үлдлээгээд юу ч засрахгүй. Тэгээд нэг зээлийн хүү багасгалаа гэдээ юу ч засрахгүй. Энэ чинь нөгөө нэмгийн капиталжуулалт гэсэн одоо нэр томьёо одоо эдийн засгийн нэр томьёо байна. Тэ? Тэр нь одоо юу шүүг юм бэ гэхээр ингээд оюутлахын жишээн дээр ярих юм бол Рио Тинто гэдэг одоо том хувьцаа эзэмшигч чинь өөрөө жижиг хувьцаа эзэмшигчтэй энэ төсөлдөө зээл өгөөд өөрөө энэ төсөлдөө зээл өгөөд тэгээ жижиг хувьцаа эзэмшигчдэрээ өөрийн бичиг бичээд идэг. Өөр бичээд идэг. Тэгээд зүгээр зээл өгөхгүй маш өндөр хүүтэй зээл өгнө. Либор нэмхэн 6.5 буюу одоо либор 4.2 байгаа гэсэн тэр чинь хэлбэлж яадаг л да либер чинь. Тэгээ 6.5-ыг нэмчихэж байгаа. Тэгэхээр дунджаар 11% хүүтэй. 11% хүүтэй жил чинь арилжааны банкын хүү байхгүй юу? Ийм том жил арилжааны банкны тийм өндөр хүүгээр явдаг байхгүй юу? Тэгэхээр Рио Тинто цаашаага энэ одоо онтрет биш үү те 6% зээл өгч байгаа. 6% хүүтэй зээл өгч штэ. Монголд болохоор Монголын тал болохоор 11% хүүтэй зээл өгөөд онтрет болохоор 6% зээтэй гэхээр маш муухай ялгууртай хандж байгаа биз. 5% зөрөө биш үү? 5% зөрөөд чинь ийм том төсөл дээр бол хэдэн тэрбум доллар байгаа байхгүй юу? Энэ бол цэвэр одоо бас нэг хувилдаан эсвэл одоо заллингийн ажил. Тэгээд энэ ингэснээрээ одоо нөгөө нэмгэн капиталжуулалт гэсэн одоо ийм алдаатай үйл ажиллагаа явуулж байна. Одоо манай гэрээ бол тэрний алдаа. Тэгээд одоо бид нар дээр өөр бичгдэл идэг, зээл бичгдэл идэг, зээлийн хүү өндөр учраас улам нэмэгдээд идэг. Тэгээд тэр жижиг хувьцаа эзэмшигч ямар ч ашиггүй. Энэ жижиг хувьцаа эзэмшигч нь хязгаарч ашиг авч чаддгүй. Нөгөө зээл өгч байгаа том хувьцаа эзэмшигч нь бол тэрийгэ дарамтлж байгаа ашиг хуваахгүйгээр энэ асуудлыг зохицуулдаг. Тэгээд тэр Баярбаатар гэдэг их хурлын гишүүн бол ноцтой асуулт тавиад л шүү дээ. Ер нь явж энэ төслөөс бид нар хизээч ашиг авахгүй ингээд дуусгах гэдэг юм биш үү? Яг тэгнэ. Яг тэр нь ойлгомжтой. Тийм учраас би энэ гэрээг өөрчлөх ёстой, засах ёстой гэж хэлдэг юм. Тэгээд дээр нь энэ Рио Тинто чинь өөр маягаар ашиг аваад. Өөр ямар арга байдгийг өндөр хүүгээр өндөр зээлийн хүүгээрээ өөр авчиж штэ. 11% зээл вэ гэдэг чинь тэр одоо Монголын талаас тал дээр бичиж байгаа 11%-ийн зээлийг өөрөө авах хэлээрээ өөр дээрээ тооцож аваад штэ. Тэр том төслөөс өөрөө ашиг авчиж байгаа байхгүй. Онтрейдер 5%-ийг өгч болж байгаа мөртлөө 6%-ийг өгч болж байгаа мөртлөө Монголын талд 11% чинь тэр доор хаягаад 5%-ийн зөрүү гарч ирээд чинь тэр чинь ашиг нь хэсэггүй. Тийм. За дээр нь тэгээд нөгөө менежментийн зардлаа өсгөж байна. Дээр нь байнга одоо энэ хөрсөн ширэг болчлоо эсвэл ямар нэгэн хүндэр саад гарчлаа гэдэг нэртэйгээр одоо зардлаа өсгөж байна. Тэр зардлаас менежментийн юу өсгөх зардлаа өсгөж байна. Тийм учраас бол одоо энэ олон аргаар энэ туршлагатай компани чинь олон аргаар өөртөө ашигтай хийж байна. Тийм учраас бол энийг бол одоо ийм хөрөнгө оруулалтын гэрээ байж болохгүй юм байна. Хөрөнгө оруулалтын гэрээ байж болохгүй өөр гэрээний хэлбэрлүү шилжүүлэх ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээ байх юм бол хизээч Монголд ашигтай гэрээ байж чадахгүй. Одоо манайх нэг 16 жилийн турш 1.3 тэрбум долларын ашиг хүртсэн юм да. Тэгтэл Рио Тинто ч одоо 11 за 10 гарan тий. Тэгээ тэр яг тань сэрнэ хэлж байгаа зээлийн хүү дам бусад байдлаар зардлаа нэмэгдүүлэх маяг. За тэр менежментийн зардал нь бол харьцангуй тэр зээлийн хүүнээс бодвол арай бага. Бүр нөгөө юу төслийн зардал өсөд байгаа юм чинь. Тэгээ зардлаас өсөд байгаа. Тийм өсгөө тийм хэмжээр болно гэсэн одоо ингээд эхлээ тийм хэмжээр хийжсэн сүүлд нь бүр ингээд өсгөөд одоо үн чинь бүр одоо тэнгэрт тулчлаа ш тэр зардал нь.
Тэр чинь юу гэсэн үг вэ гэхээр Рио Тинто л хожид байна гэсэн үг. За баярлалаа. Тэгээ та бүхэн бас нэвтрүүлгийг төгсгөх тийшээ хандж байна. Одоо хоёулаа гарц. Хүмүүсийн л ярьдаг шүү дээ. Энэ сонсгол үр дүнтэй болоосоо. Энэ сонсголоос Монголын ард түмэн юм авч үлдээсэ. За нүүрсийн сонсголыг та мэдж байгаа ш. Баахал нүүрсчдэг зарлаа. Одоо хаа вэ? Тэр юм маа идлээд шорморон дурсмарс хүмүүс байгаа мó те гих мэтлээ. Ингээд нэг юмтай үлдмээр байна гэж. Та тэр бүтээгдэхүүн хуваах хэрэгээ түрүүн цогсгон хэлжлээ. Ер нь бид нар ямар гарц гаргалаа вэ? Одоо яг яах вэ? Тэрэн дээр та тэр бүтээгдэхүүн хуваах хэрэгээ нэг тайлбарлаад өгөх. Яавал гэж. Тэгэхээр яг би бол мэдээж хэрэг хэн нэгэн хүн алдсан бол тэгэхээр бүр бодиттой алдсан бол шүү дээ тий. Намайг хэлмэдүүлсэнтэй айлхан бол хэлмэдүүлж болохгүй. Намайг одоо бүр шоронд хийгээд баг хүчээсэй гэж бодож л ажилласан шүү дээ. Сүүлд нь тэр хэлмэдүүлж нэг уучлалгүйсэн маягтай нэг юм хэлсэн. Надад таараад тий. Орчин бод дээр таарч ирсэн. Дараа нь Японы энэ одоо нэг байгаа эзэн хаан тангар өрөх ёслол болж Японы сайд яамн дээр бид нар хуучин ерхэлж ирэхсэд суусууд өргөдөхөд бол натаа уулзаад өнөөдөр сайхан өдөр байна би уучлаарай. Харин өөрийн чинь энэ ям дөрч гэсэн шүүх зэрэг ингээд бие бинийгээ хэлж илээ л дээ. Тэгэхээр би за тэр ям дөрч биш. За ям дөрч нь болохоор сүү ботвол гэж хэлдэг юм. Сүү ботвол өдөр хоёр нийлж хийсэн шүү дээ. Би ерөөс аль алинтай хэлсэн. За одоо та нар ингэж бие бинийгээ битчихээ. Ерөөсөө энэ болохгүй. Ингэж бие бинийгээ ингэж хоронд хийж те гадаад дотоодынхны олигархуудын эсвэл одоо өшөө онцон авах эсвэл гадаад дотоодын олигархуудын захиалга даалгаврыг биелүүлж болохгүй. Ерөөсөө Монголд энэ халимгдүүлэлт ерөөсөө болохгүй шүү гэж би хэлж ирсэн. Тийм учраас би одоо нэг хайхтар өшөө онцон санаад яваад байгаа юм ерөөсөө байхгүй. Би бол харин та нарын алдааг засахын төлөө тэмцэнэ. Тэгэхээр тэр бол энэ алдааг засахын төлөө болохоос ш тэгэл та нарыг үзий ядаад л тэгэл та нарыг шүн унтахтаа бодоод өглөө уустай бодоод ямар та нар миний хайртай дурлсан эмэгтэй биш тийм та нарыг бодоод байгч тийм зам над даалгах тийм учраас би их нэртэй л одоо ингээд хайртай дуртай гэж хэлдэг хэлсэн байдаг. Тэгэхээр та нарт бол одоо би та нарын тухай ингэж бодоод надад тийм заав алга тийм сэтгэлийг тийхээ алга та нар зүгээр л юм алдаа гаргасан. Тийм учраас би одоо өшөө хонцон санаж байгаа байхгүй. Миний одоо та нараас авах өшөө хонцон бол та нарын алдсан гэрээг засах. Та нарын алдсан боломжийг буцаад Монголд авч өгөх. Монголоо энэ олон жилд ингэж хөгжүүлж чадаагүй хөгжүүлэхэд туслах. Ийм л маягаар би өшөө хонцоо авахаас биш би хувь хүнээс ерөөсөө өшөө хонцоо авахгүй гэж ингэж би хэлсэн байдаг. Би тэгж боддгийн. Яагаад бол өшөө хонцоо ингээд сэтгэлдээ тэгээд яваад эхлвэл хүн өөрөө их ядардаг. Хүн өөрөө ерөөсөө юм харж чаддгүй. Эрүүл саруулаар сэтгэж чаддаггүй. Тэгээд өөрөө их буруу сэтгэдэг болдог. Нэг өшөө хонцонд давтаад. Тийм учраас би өшөө хонцоо ерөөсөө авдаггүй. Тийм учраас би бол одоо хэнийг хүнийг шоронд хийж ерөөсөө ярихгүй гоц. Би бол тэрний орд энэ алдааг засъя гэж байна. Яг алдаа гаргасан хүн байвал тэр хууль шүүхийн байгууллагын шалгаад яад гэсэн тэгээд тэр шийднэ үз. Ямар хууль тогтоомж байдгийг тэрний хадагуу явна. Миний хамгийн гол сонирхоод байгаа зүйл бол одоо энэ муу гэрээг засах. За тэр нь одоо яаж засах вэ гэхээр бүтээгдэхүүн хуваагдах гэрээгээр сольж засагдана. Яг бол одооний энэ гэрээ чинь нөгөө яйчхи суур тавьсан. Эсвэл суур тавиагүй байвал дээр нь одоо гой байшин байгаад тэрийн гой байшингийнхаа хаалгыг цонхыг засаад ханыг будаад тэр байшин нурнаа. Яг бол фундаментгүй юм чинь. Эсвэл фундаментээр буруу тавьсан юм чинь. Тэгэхээр энийг одоо бүр ингээд засах хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр бол бүтээгдэхүүн хуваах гэрээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээ юугаараа давуутай юм бэ гэхээр бол тэр 34 66 гэж маргалдахгүй. Бүтээгдэхүүн хуваах гэрээ бол яг 6 үндсэн хуулийн 6-ыг 1 6-ыг 2 нийцэнтэй адилхан 100% Монголын ард түмний мэдэлд энэ өгж ирнэ. Тэгвэл бид Рио Тинтог ч юм уу хэн нэгийг хөөж гаргаж байгаа юм биш. Зүгээр одоо талах үйлдвэрлэлээ гэж бодъё. Тэ? Одоо нүүрс алт гэж ярихсаар бол хүмүүс төсөөлөхөд хэцүү байж магадгүй. За талах үйлдвэрлэлээ гэж бодъё. Рио Тинтодтой хамт Монгол талах үйлдвэрлэлээ. За тэгвэл тэр талах гэдэг чинь бол тэр одоо гурилаас тэ одоо өндөгнөөс ч юм ингээд гарч ш тэр өндөх хурал нь бол Монголын талах. Энэ одоо Монгол энийг өмчөө өндөх хурлаа бол өөр дээр байл устайгаа хамт. Тэгвэл Рио Тинто тэр талах хийдэг технологи байна. Тэ одоо ингээд зурдаг тэгээд ингээд одоо тэдэн градусанд тэдэн минут болох тэр талах болдог тэр технологи байна. Тэглээ бид нар Рио Тинтотэй бол за бидэрт бол энэ өндөг хурал усны байна. Бид энийг чамд өгөхгүй. Чамд тэр технологи ашиглаад хоёулаа талах дундаасаа өдрүүлье.
Тэгээд талхаа дундуур нь хуваая гэдэг юм уу тодорхой хуваар хуваая. Чи энэ урил будааг бас битээ авах гээд. Чи зүгээр л үйлдвэрсэн бүтээгдэхүүнийг хоёлоо хуваая. Тэгэхээр гадаадын компани зөвшөөрдөг бас. Голцсон юм том орд дээр уг нь тэр нөгөө урил будаатай байгаа устай байгаа газар нь бол 55-аас 60% авдаг бүтээгдэхүүнийхээ. Тэгвэл талхныхаа 55-60% нь Монгол авна гэсэн үг. За яах вэ? 50-50 гэж бодъё. 50-50-аар бодоод үзэхэд Монгол бол өнөөдөр авчихаа орлого юу одоо авчихаа мөнгөө тэр ашиг хуваахгүй байгаа өнөөдрийн алдагдлаас шууд салаад хамгийн ихний одоо байгалийн одоо жишийн баяжмалыг гаргалаа шууд тэрийг талаар нь хувааж авна гэсэн үг. Одоо хятадын зах зээл дээр 10 сая долларын байгалийн бүтээгдэхүүн юу жишийн баяжмал буюу тал хацаарлаа гэхэд шууд 50% нь Монгол авна. Тэр ашиг машиг хуваахгүй, өөр зээлийн асуудал ярихгүй, өөр дээрээ өр цуглуулж өндөр хүүгийн зээлтэй болж зээлийн хүүгийн дарамтанд орохгүй. Шууд 50% нь авна. Өөрөөр хэлбэл 30 жилийн дараа ч юм уу 39 онд юм уу 45 онд ашиг машиг хуваана гэж байхгүй. Шууд анхны борлуулалтаасаа тэр одоо бүтээгдэхүүний хаан өөрт ногдох хувийг авч эхлэх гэсэн үг. Энэ бол одоо дэлхийд байдаг зарчим. Ерөөсөө энд бол гайх юм байхгүй. Гадаадын компаниуд бас ингэж ажилдаг. Тийм учраас бол энд их үргээгээд айгаад сүйд одох юм байхгүй. Тийм учраас бол өнөөдөр одоо энэ Бат Наримтал гишүүн толгоолоод энэ ажлын хэсэг байгуулад энэ маш чухал одоо сонсголоо үр дүнтэй дуусгасаа гэж би зөвлөж байгаа. Тэрэн дээр нь бид нар одоо хамтран ажиллая. Энэ бүтээгдэхүүн ба гэрээний хамгийн сайн төслийг боловсруулж өгье. Гадны дотоодынхонтой нийлья. Тэгэд ийм маягаар одоо ингэж ажиллая гэдэг саналаар Риотонд одоо тавья. Мэдээж хэрэг идрүүл эхлээд дургуутсан сүйдэн тэгээд төссөн хүсээгүй Монголын нутаг дээр байгаа баялаг юм чинь. Орой тэнтэй бол одоо хаашаа гарахгүй шүү дээ. Хаашаа гарахын юм чинь ийм их хөрөнгө оруулсан байдаг, технологи оруулсан байдаг, уурхаагаа барьсан байдаг. Тэгэхээр тэднийг муухай одоо юм дээрэмж ямар авах гэж байгаа биш. Тэгээ талах үйлдвэрлэн жишийн баяжмал гаргана. Явандаа зис гаргана. Явандаа одоо өшөө юу гэдэг зис судас гаргана ч гэдэм үү. Тэгвэл тэрийг хий тэгээ бүтээгдэхүүнээ хоёул хуваая. Тий одоо ингэ 50-50-аар хувааж болно. Эсвэл та нар ихлээр 60-ыг ав. Дараа нь бид нар 60-ыг авъя. Дараа нь бид нар 100-ыг авдаг болъё. Та нарыг чохирлохгүй бид ч өөртөө ашигаа бодож ингэж ажиллая гэх юм бол энэ их ажил хэрэг санал болно. Тэгээд улсын хурал дээр ярьж хагаад ийм гэрээ болгосоо л гэж би зөвлөж байгаа юм. Ийм гарц бэлэн байна. Энэ үл зөвхөн бидний нэг өнөөдөр бурхан дээрээс ингээд бид төгссөн нарийнтай мэдлэгч биш. Энэ бол ерөөсө бусад орнуудад байдаг хэвийн болцсон ийм жишг. Тийм учраас бол одоо энэ хөрөнгө оруулалтын муу гэрээг нэгэнтээ муу юмыг засна гэж байхгүй. Муу юмыг зүгээр одоо солих, тий? Сайнаар солих. Одоо тэгжээж л бид энэ засах бах. Тэгэхээр би залуу гишүүддээ хэлж байгаа сайн ажил хийж байна. Тийм учраас энийг дуусгаарай. Тэгэхгүй бол ард түмэн та нарыг харин өнөөдөр Баатар гэж яагаад сүүлд нь бол одоо бүр элбэдэржээс 7 дээр нэртэй болж магадгүй шүү. Тэр 39 онд билүү ойлгон гэрээ ингээд дуусаад сунхахгүй гэдэг нэг юм баг шүү. Сунх юм баг шүү. Тэр нэрээ сунхахгүй байвал марах бараг болчих юм шүү. Одоо чинь тэр үүдэгч харан оноос хойш ашиг хүртгэр болчиход шүү. Яг одоогийн тооцоохоор. Тий, хамгийн тэр сунхгүй юу 34 66 юу зээлийн хүү юу гэдэг ингээд нэг жижиг юм ярихлаарэ нөгөө бүтээгдэхүүн баг гэрээ гэсэн гол асуудлаа ярихгүй ингээд нэг өөр юмд ингээд төөрөөд Риотондоо ч гэсэн тэгж яриулах дуртай. Нэг жижиг юм руу яваад орчоосоо. Тэрэн дээр нь эцэг төсөлгөө ноцолдоо. Тэгээд туйлдуулъя. Бүр хөлсийн одоо гартал нэгээ туйлдуулъя. Тэгээ бүр сүлд нь болиё гэж хилтэн болиё гэж. Тэгэхээр эдгээр ташигтай тийм яриаар орж хэрэггүй. Бид нар зүгээр одоо энэ гэрээгээд өгнөд хэрэгжээгүй 57 дугаар улсын хурлын төсөлд хэрэгжээгүй тий. За энэ дээр ийм алдаа гарсан байна. Энэ одоо шинжийн шил өгөл дээр бол ийм хуулийн, ийм эдийн засгийн, ийм ёс зүйн, ийм одоо хариуцлагын алдаанууд гарсан байна гэдээ бэлэн гарсан байна шүү дээ. Тэрэн дээрээ тулгуурлаад бид одоо ийм муу гэрээгээр явж болохгүй нэ. 57 дугаар тогтоодыг хэрэгжүүлээгүй байна. Энэ та нарт хэрэгжүүлэх хангалттай цаг өгсөн. 9 оноос хойш 25 хүртэл 16 жил та нар хэрэгжүүлээгүй. Тэгэхээр одоо ахаад хэрэгжин гэдэг магадлал 0. Тэ? Нөгөө Монголын ашиг 0 гэлтэй адилхан энэ гэрээ 57 дугаар улсын хурлын тогтоол хэрэгжиж гэсэн магадлал 0 байна. Тэгвэл бид одоо
энэ гэрээгээ солиё. Бүтээгдэхүүн баг гэрээ болгоё. Бид нар та нарыг хөөж гаргаж байгаа биш. Одоо бид эцсийн бүтээгдэхүүн дээр тохирол тэгээд тал талаар нь байна уу? Монголын тал 60 40 байна уу? Эхлээд 60 40 оюутлахаа байна уу? Ямар ч үсэн эхлээд ийм зарчим руу шилжээд тэгээд яваандаа Монголын талд бүр ашигтай болох энэ зам руу орё. Тэгэхдээ оюутлахаагаа Рио Тинтогоо хөөж байгаагаар биш, яг тэдний төвшөнд ярий. Одоо тэдний төвшөнд яриа цаг болсон. Одоо бид нар өөрсдөө муулж бидэрт тийм ч боловсон хүчин байхгүй, тийм ч чадвар байхгүй, тийм ч мөнгө байхгүй байгаа. Одоо тэгж ярих юм бол оюутлахоос илүү орлогыг бид нар 5 толгой ордоос олж байгаа шүү дээ. Тийм учраас тэгээд мэдлэг боловсролтой залуучууд байна, баг шуугийн хүмүүс ч байна, хуульчч байна. Тийм учраас бол гадаадын бидний дэмжиж байгаа улсууд ч байна. Тийм учраас бол энэ оюутлахаа гэсэн Рио Тинто компани бол дэлхий биш шүү дээ. Дэлхий гэдэг чинь маш олон орон, маш олон боломж байгаа байхгүй юу? Рио Тинто гэдэг ганц цонхоор дэлхийг харж болохгүй. Энэ нэг л байдаг юм. Нэг л том алдаа болсон байл. Одоо эндээс сургамж авъя. Миний хувьд бол одоо нэг хүн хоёр хүний өшөө онцон биш. Зүгээр яг төрийн тэргүүмний алдаа бол Монголд хамгийн хохирлтой тусдаг гэдэг утгаараа би илүү дэржин алдааг бол бүр зориуд ингэж онцолж ярьж байгаа юм. Гэхдээ тэр нэг хүнээс өшөө онц авах гэж байгаа биш. Энэ алдаагийн засаж энэ Монголдо туслая гэсэн юм боддог. За баярлалаа. Тэгээ та бүхэн ярьслах энэ төрөд өндөрлөө. Өндөрлөө гэснээс нэр нэг юм асууя. Энэ дубаан гэрээ цуслагдаагүй гэж яриад таныг та сүүл сонсоогүй юу? Энэ нэг цуслагдсан. Одоо тэгээд цуслагдаагүй цуслах хэрэгтэй. Яг нь манайх болохоор ингээд улсын хурлын дотор цуцлсан гэд. Тэнд болохоор төтгөлзүүлсэн гэд. Төтгөлзүүлсэн дуцсан. Хэлж шүү. Одоо ингээд дубаан гэрээ тэгэл 34, тэгэл 66, зээлийн хүү, усны юу гэд ингээд нэг жижиг юм яриалах юм бол Рио Тинтод ашигтай. Тийм учраас бүхэлдний хөрөнгө оруулалтын гэрээг бүтээгдэхүүн баг гэрээгээр сольж ээж Монгол улсад ашигтай болно. За баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ баярлалаа. За баярлалаа хүндэт үзэгчдээ манай микрофоны ард шууд ярьцлага энэ төрөд өндөрлөөд дараа 7 хоногийн энэ цагтаа иргэн уулзъя. Баярлалаа. Баярлалаа.